За өнөөдрийн хичээлээр нэвт зурах, алслал буюу англиар draw through perspective гэдэг хичээлийг үздэгэ. 3 хэмжлэхэнд орон зайд сэтгэж зурж сурах нь. Бид нэр төрсэн цагаас эхлэн 3 хэмжээст орон зайг харж өссөн байдаг. Алслал, хол ойр, орон зай, том жижигэн харьцаа, харах үнцгийн байршил болон түүнтэй холбоотой үзэгдэлтүүдийг маш сайн мэдж байдаг. Жаахан ялгаа алдаа байхад л түүнийг өөрөө хэлж чадахгүй ч гэсэн мэдэрч чаддаг. Тийм учраас зарим нэг бодит руу хандсан дүрслийн алдааг бид шууд анзаардаг. 2 хэмжээс тавтгай дээр хүний тархинд зөв 3 хэмжээс тэмшгээр харьдуулахын тулд алслал байгуулалт зэргийг гүйц зөв ашиглаж сурах нь чухал. Аливаа зүйлсийн урд ардан байгаа юмсыг гүйцэд байгуулахгүй бол хэзээч зөв хоорондын харьцаа алслал үүсэхгүй. За энэ 3 жишээг харцгаая. Хамгийн ихэнд гар зураг, харандаан зураг, түүний дараа компьютер графикийн зураг, 3D график ашигласан байна. Тэгээд түүний доор 3D график ашиглан бүтээсэн киноны хэсгээс харуулсан байна. Энэ 3 зургийн байгуулалт бол ерөнхийдөө зөв харагдаж байна. Тэг яагаад тэгж яана вэ гэвэл дан ганц бидний харах талаас дүрслээгүй эдгээр зүйлсийг нэвт байгуулсан буюу ард, урд бүх талаас нь бидний харагдах үнцэгт зөв харуулж байгуулсан учир нь байгаа юм аа. Жишээ нь эхний зураг дээр эдгээр гипснүүдийн байгуулалт, голын тэнхлэг, тэгшхэм, тэгээ ард нь байгаа зүйлс, магадгүй ширээн дээр байгаа бүгд байгуулагдсан учраас бид энийг зөв ойлгож харьцааг нь зөв харж чадж байна. За 3D байшин харахад мөн ижилхэн байшингийн арын хэсгийг алслан автгаа дээр мөн зөв байгуулсан байгаа учраас бидэнд энэхүү байшин хичнээн хиймэл 3D ч гэсэн яг үнэхээр байгаа мэтээр харагдаж чадж байна. Мөн энэ эмэгтэй ерөнхий анатомийн харьцаа ийм байгаа. Хувцас сунар өмссөн байхад хүртэл доторх хувцсан дотор байгаа биеийг хүртэл байгуулж өгснөөрөө хичнээн хиймэл 3D-г бид мэдж байгаа гэсэн бидэнд бодиттой мэт санагдаж чадж байна. Тийм болохоор аливаа зүйлийг маш бодитоор дүрслэхийг хүсэж байгаа бол байгуулалтыг огоорч огт болохгүй. За бүгдээр хамгийн анхан шатны жишээг харцгаая. За хамгийн ихний зурган дээр ингээ харахад бол одоо бид натюрморт гэж зураг зурдаг. Зургийн хичээл дээр англиар still life study гэж хэлдэг. За энэ дээр яадаг вэ гэвэл бид зургийн багш нар байна хэлдэг тийм үү? Аливаа зүйлийн тэгшимийг зөв гаргаа, доторх байгуулалтын зөв хийгээрээ. Тэгээ ингээд тэгэхгүй бол шууд харж зурх юм бол ингээд далийн мөрөө хазгаа янз бүр болдгоо. Энэ хоёрыг ижлэх хэмжээтэй байх хэвээр хэрэг үнэхээр тэнхлэг нь зөв бол. Тэгээ түүний дараа бид байгуулалтаа зөв хийчихэд контрол руу ордог. Тэгээ контра бид ялгаад аливаа юмныхаа наан цааныг бүр сайн тодруулж өгсөний дараа бид гэрэл сүвдэр материал болон гүйцэтгэлээ хийж өгöd дуусгадаг. Тэгэхээр бид хамгийн сүүлчийн 4-р шатанд хүрэхээс өмнө энэ бүх шат дарааллыг зөв дэс дараатай хийхгүй бол хамгийн сүүлчийн зураг дээр бид хичнээн их гоё будаад янзлаад гоё болгоод байгуулалт тэгээ материалын тэгш хэм хатуулаг байдал зэрэг тэр бүгд буруу байвал энэ зураг бүгдээр муухай болдог тийм үү? За тэгээ үүнд нэмээд харахад жишээ нь энэхүү харьцуултуудыг харцгаая. Тэгээ энэ дээр ногооноор зөв үе тэмдэглэсэн дээр бол эллипс нь бол зөв зурсан байна. Жишээ нь энэ хоёр дахь хэсэг дээр болохоор наадлын энэ ирмэг цаад ирмэгээс ялгаж харж чадж байна тийм үү. Тэгээ энэ доор доотлын энэ ёроол бидний хараа түвшнээс арай доор байгаа учраас доор байна гэж харагдаж байна. А дээдлийн амсар болохоор арай дээр байгаа учраас тэр нь ч бас ялгаж харагдаж чадж байна. Тэр хажуу талын алдаатай хэсгүүдийг харах юм бол энэ ирмэг зэрэг энэ хурц үзүүртэй болсон байна. Энэ бол ийм байхгүй. Зөв тойрог бол ийм зөөлөн ирмэгтэй гарна. За энэ бол жишээ наан цаанд ирмэг бол ялгагдахгүй байна. Наашлах тусмаа зүйл томордог, цаашлах тусмаа жижигсдэг. За доотлын зураг дээр болохоор одоо ховингийн орол бол ийм байх хэвээр. Хэрэв тийм биш байхлаар буруу харагдж байгааг та нар мэдж байгаа тийм үү? Бид ялангуяа анх натюрморт сурч байгаа бол энэ алдаануудыг гаргаж үзсэн байдаг. Тэгээ яг мэдээж явцын дундаас бид сургын багш зөв хэлээд ирэхээр бид алдаагаа сайжирдаг. За horizon line тэнгэрийн хаяаны шугам гэсэн үг л дээ. Тэгээ энэ дэр ингээд доошлох тусам, тэгээ дээшлэх тусам харагдах ялгааг бид хэлүүлэлтгүй мэдж байгаа. Тэгээ энэ хүү жишээг ийш нь 3 дугаар зурган дээр харахад бидний харааны өнцгөөс хамааран эллипсийн автгаа доошлох цаа томроо, дээшлэх тусмаа нүдтэй параллел болж ирснээр жижигс харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлд нь ингээ харахад бол энэ бол бүр маш нарийн хийсэн жишээг та нарт би зөв сонгоо харуулж байгаа. Тэгээ энэ зургийн хэрвээ контрын шугамуудыг харах юм бол байгуулалтын зураас харахгүйгээр бүх зүйл зөв харагдж байгааг бид санал нийлж байна. Яг гэвэл тэгш хэм, харьцаа, наан цаанд хамгийн гол нь энэ ширээн дээр байрлаж байгаа энэ суураар бид наан цааныг ялгаж харж чадж байгаа. Хамгийн гол нь энэ хоорондоо шүргэлцэхгүй нэгнийгээ дараагүй зөв байрласан байгаа учраас бидний нүдэнд зөв харагдаж чадж байна. Аливаа нэгнийгээ нэвтлэе гэсэн. Тийм мэдээж уран зурагт бол заавал харандагаар зураг гэсэн байхгүй, нэг усан бодог, тосон бодог югаарч зурж болно. Гэхдээ хамгийн гол нь үндсэн байгуулалт одоо нэвт зуралт буюу ард нь юу байна те, тухайн юмны суур хаана байрлаж байна, хоорондоо шүргэлтсэн байна уу, нэг рүүгээ уусаж орсон байна уу, энэ бүх алдаануудыг нарийн шалгаж байршлын хавтгаад тэр зөв хоорондоо шүргэлцүүлэхгүй байрлуулж өгснөөр энэ зураг бол зөв болох нэ. За тэгээ дараагийн жишээг харцгаая. 3D-гээр одоо 3D програм дээр ажилладаг хүмүүсээ нэг бол хэлэлтгүй маш сайн мэдж байгаа. За утсан хүрээ буюу wireframe гэдэг 3D програм дээр үүсгэсэн ямар ч дүрснүүд утсан хүрээгээр бүтсэн байдаг. Орчин үед дизайн, кино, тоглоом зэрэгт бол 3D графикийг маш төлхөө ашиглаж байгаа. Тэгээ 3D график юугаараа даваа вэ гэвэл үнэхээр
3 хэмжээст орон зайд бодит мэтээр зохиомжилж байршуулж бүтээсэн байдаг учраас бидний нүдэнд үнэхээр байдаг юм шиг жинтэй маастай орон зай эзэлж харагдаж чаддаг. Тэгээ утсан хүрэн дээр компьютер алгоритмаар хооронд нь утсан хүрээнийг хэлхэж өгөөд тэгээ материал өгснөөр сүүлийн энэ зураг шиг эцсийн бүтээгдэхүүн харагдах нэ. Технээс ингээ харах юм бол энгийн геометрийн дүрснүүд арай өндрүүлсэн байдлыг харах юм бол архитектурын програмд илүү их ашиглаж байгаа. Байшингийн дизайн эднэр байна жишээ. Тэгээ эндээс үнэхээр ингээ харахад бол байшингийн суур тэгээ дэшегээ тэгээ тааз хэрэг цаатлын байгуулахгүй бол энэ аслан зүг гарахгүй зөвхөн надлаас авч байгаа. Тийм болохоор нэгдэл нь унжицсан ч юм уу, нэгдэл нарийн өндөр ч юм уу тий. Энийг бол хүний нүд бол шууд хараад таньж мэднэ. Энэ алдааг хамгаалалтанд даван туулахын тулд 3D график дээр ингэж байгуулж байна. Энэ байшин мөн ижилхэн гаалсан зүг гарсан байна. За тэгээд хүн, амьтан, мангас, идэл хэрэгэл бүгдийг энэ мэд хийж болж байгаа 3D график дээр. За тэгэхээр нэвт зураг буюу ар үүргөө байгуулахын ерөнхий ойлголт бол энэ. За нэвт зуралт зөв байгуулалтыг алслалгүйгээр төсөөлж бол эзэж болохгүй. Тэгэхээр бүгдээр алслалын тухай ойлголтыг ерөнхийд нь маш сайн авсан байх хэрэгтэй. Алслал англи хэлээр perspective, шум зургийн хичээлээр багш нар орос бодлогоор перспектив гэж ярьдаг. Бид хорвоог алслаар хардаг, хашаач харсан аслал үзэгдэнэ. Бид альва зүйлийг оршиж байгаа, хол ойр байгаа, мөн хоорондын харьцаа зэрэг бол алслалгүйгээр бол яасан шалждаггүй. Бид нэр хоёр нүдний тусламжтайгаар стерео байдалтайгаар хардаг. Хэрэг хүн нэг нүдээ ханаад нэг нээлттэй нүдээр харах юм бол хорвоо ертөнц бол хавтгай харагдана. Хоёр нүд байгаа учраас тарих хоёр өрөнцгөөс харсны ачаар хол ойрыг ялгаж харж чадж байгаа. За хамгийн анхны алхам буюу нэг цэгт алслаас бүгдээр үзэж эхэлцгээе. За VP гэдэг энэ үг бол англиар vanishing point буюу одоо замхрах цэг, монгол хэлээр алслын цэг гэж ярьдаг. Тэр зүйл байна. За энэний хамгийн нийтлэг шин чанарыг харах юм бол ерөнхийдөө дүрсэл дотор тэнгэрийн хаяа өөрөө харагдаж байна. Энэ зөвхөн нэг л алслал байгаа. Энэ цэгээс наашаа цацарсан алслал байна. За бусад өөр алслал үүсэхгүй бүх зүйл 90 градус 0 градус тэг шүнцэгтийн хэлбэрээр бид рүү харсан нүүрнүүд дүрслэгдэнэ. За тэгээд бодит амьдрал дээр ашигласан жишээнүүдийг харах юм бол энэ хоёр фото зураг, тэгээ хоёр орон зураг байна. За энэ коридор байна. Жишээ нь хэрэг ингээ харах юм бол мэдээж бүх цэг, бүх алслал төвийн энэ цэг дээр очиж тусч байна. Мөн үүнтэй адилхан Доотлын Густав Кариботи гэдэг зураачийн зургийг харах юм бол энэ хүний зангиан дээр алслын цэг очсон байна. Мөн алслын цэг заавал бас газар дээр холбоогүй нэг жишээг харуулсан юу вэ гэвэл энэ Paul Dex гэдэг фото зураачийн нарс дээшээ харж годамжин зогсож байгаа дээшээ харж дарсан фото зураг байна. Тэгээ үүн дээр ингээ харах юм бол алслын цэг энэ хавьд тусч байна. Тэгэхээр нэг цэгт алслал бол ийм байх нэ. Дараагийн жишээ буюу хоёр цэгт алслал. Энд vanishing point 1 буюу алслын цэг 1, энд алслын цэг 2. Тэгээ энэний дундуур тэнгэрийн хаяа буюу horizon line явсан байна. За нэг юм ойлгох нь юу вэ гэвэл тэнгэрийн хаяан дээр алслын цэг 1, алслын цэг 2 орших хэвээр. Тэгэхгүй энэ дээр ч юм уу байж болохгүй. Эсвэл энэ дээр ч юм уу байж болохгүй. Яв тэгэх тохиолдолд би хэрвээ объект хазаасан тохиолдолд гэхдээ энэ бол их ховор тохиолддог зүйл. Тэгээ үүнийг зурж байгуулахаас илүү 3D дээр байгуул илүү амар гэдэг. За тэгээд жишээнүүдээ харцгаая. Яг саний байгуулалтыг бүр маш ихээр ашигласан зурган дээр. Тэг ингээд маш олон дөрвөлжин дүрсээр агаарт хөвөн харагдана. За энэ тэгээд байшин байр зурж үзүүлсэн байна. Машингийн тэнгэрийн хаяанд алслын цэг нэг энэ алслын цэг нэг энэ. Алслын цэгүүд хоорондоо их ойртох тусам бас их муухай эвгүй дүрс үүсдгийг бас санах хэрэгтэй. Тийм болохоор аль болох хол ойлгол зүгээр. Мөн бас нэг сануучтай зүйл юу вэ гэвэл ер нь алслын цэг 1, алслын цэг 2 нь дүрслэх зургийн хүрээнээс гадуур байдгийг бас санаж авах хэрэгтэй. Тэгэхгүй дүрслэх хүрээн дотор ороод ирэхээр энэ өөрөө загсан нүдэл линзний эффект болоод ирдэг юм аа. За тэгээд уран зургийн жишээ харцгаая. Бачини ди Самарко гэдэг энэ сэрэг мандалтын үеийн зураг. Яг би энэ зураачийн нэр болж мэдээгүй. Гэхдээ яг би энийг онцлог сонгосон гэхээр энэ бол баг нэг цэгт, нэг алслын цэгт зураг мэт боловч сайн харах юм бол ийм болсон байна. Дээрээ энэ дөрвөлжинг харьцуулах юм бол энэ хэмжээс хоёрыг ижилхэн бос буюу тэнгэрийн энэгээр явсан байна. Алслын цэг 2 бол энэ байна. Нөгөөдгөр алслын цэг нэг нь энд байж таарах нэ. Тэгэхээр энэ бол өвөрмөц юм шиг боловч бас их түгээмэл байдаг алслын цэгийн байгууламж байна. За тэгээд доор хоёр фото зургийг харъя. Мөн миний ярьсанчлан хэрвээ шатрын хөлгийг харах юм бол алслын цэг ишээ явсан байна. Тэгээд тэнгэрийн хаяа энэ хооронд ингэж үгсэж байна. За мөн фото зургийг ярих юм бол мөн ижилхэн алслын цэгүүд. Тэгээд нэг юм сануулхад тэнгэрийн хаяа гэдэг нь хүний нүдний өндрийг хэлж байгаа тийм үү. Жишээ нь энэ зурган дээр ингээ харах юм бол энэ хайрцаг биднээс арай доор. Харин хүнийг алслын цэгтэй байгуулах юм бол
Хүн хэрвээ ингэж байхад хүний нүдний дагуу Тэнгэрийн хаяа байрлаж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хайрцаг энэ хүний доор байна. Энэ хайрцаг энэ хүний дээр байна. Энэ хайрцаг болохоор төвшөнд байгаа хэдий ч 3 дахь хайрцаг нь хол байгаа болон маш том хайрцаг болж харагдаж байна. За яад учрыг би нэг цааштай хүнийг алслаар байршуулах тухай заахлаарэ тун утгагүй ярих бол. Үүн дээр нэмж хэлэхэд 2 цэгт алслын бүх бусад зураас ихц 90 градусд байгаа гэдгийг та бүхэн анзаарах хэрэгтэй. Энэ бүх жишээнүүдийг ингээ харах юм бол тийм байгаа. Ерөнхийдөө юу гэж ойлгох ёстой юм бэ гэхээр Тэнгэрийн хаяа зураг дотор хэрвээ харагдаж байгаа бол ер нь бусад зураасад 90 градусд байвал тун зүгээр. Хэрвээ зурж байгаа тохиолдолд мэдээж 3D график ороод ирвэл жоохон камерын хазаалтнаас болоод бусад зурааснууд бол өөр болно. Гэхдээ 3D график бус яг гар нүдэрээ зурж байгаа тохиолдолд бусад зурааснууд бол яг чанх 90 градус ихц байна. За ингээд дараагийн жишээ буюу 3 цэгт алсал. За эхний зургийг харах юм бол энэ хайрцаг төрөчийн хоёр зургаас арай илүү бодтой байна. Мөн хар хүнсийг ажиллах юм бол бид нэр энэ хайрцаг дээрээс харж байна тийм үү? Хэрвээ энэ дөрвөлжин зурааснуудын төгсгөлийг хөвөл энэ мэт үргэлжилсэн байна. За энэ дээрс нэг юм ашиглах юм бол ер нь Тэнгэрийн хаяа бол энэ зургийн дотор ер нь байхгүй байх нэ. За ингээд харах юм бол VP1 буюу алслын цэг 1, VP2 алслын цэг 2. Энэ дээр ингээд харах юм бол Тэнгэрийн хаяа энэ дээр хөтлөлцөж байна. За тэгээд VP3 буюу алслын цэг 3 ингээд байж байна. За жишээнүүдээ харцгаая. За энд нэг анхааруулах зүйл юу байна вэ? Ерөнхийдөө хэрвээ ингэж дүрсэлж байгаа тохиолдолд камер алслын цэгүүдийг гадуураа байлгаж ингэж харж чадах юм бол энэ илүү зөв харагдана. Та нарын харж байгаачлан гадагшаа ингэж ирэхээр энэ их тун эвгүй дүрс болж иж харж байна. Бидний амьдралд бол бодит байдлын энэ зөв тохиолдохгүй тийм ба. Гэхдээ яг зүгээр геометрийн байгуулалтаар нь хийвэл болон зөв ч гэсэн яг бидний бодит амьдралд ийм зүйл тохиолддог учраас үүнийг зөв гэж үзэж бас болохгүй. Геометрийн зөв ч гэсэн бидний амьдрал дээр юм ингэж харагдахгүй. Бид нэр зүгээр толгой ажид тийшээ эргэлдэл харахад энэ хайрцаг нь баг энэ хайрцаг шиг харагдах хэвээр тийм үү. За тэгээд жишээнүүд харцгаая. За энэ жишээ нь агаарт хөвж байгаа олон дөнгөлжин дүрсүүдийг 3 аслал байгуулалтаар бидэнд харуулж өгсөн байна. 3 дугаар аслын цэг гэдэг бол нэг цэгт аслал шиг гэж юу ойлгож болно. Зургийн дотроо хаяа орж болно л доо. Хэрвээ яг 3 дугаар аслын цэг рүү чигээр харах юм бол нэг цэгт аслал шиг болчихно тийм үү. За тэгээ энэ ч Лондонгийн аврах том цаг дээр харуулсан байна. За энэ бол ойлгомжтой. Аслын цэг 3 энэ дээр байгаа. Аслын цэг 2 бас нэг гадуур. Камерын хүрээс гадуур. За энэ доор энэ ч ингээ хот. За энд бол том мэддэхгүй байж магадгүй гэхдээ хамгийн захын зураасуудыг ингээ хөөх юм бол бид нэр дундуур нь ингээ төсөөр харахад дээдлийн зураас доотлын зураас арай нурт болж байна тийм үү. Тэгэхээр энэ бол трапез болж. Тэгээд 2 дугаар аслын цэг ишээ, 1 дугаар аслын цэг ишээ. За тэгээд Зеусийн сүм Афин хотод байгаа. Грекийн мөн ижилхэн аслын цэг 3 тэнгэр өдөө аслын цэг 2 гадагшаа. Тэг ингэж байх нэ. Тэгэхээр ер нь юу гэж ойлгох юм гэхээр аслын цэг 2-то юугаараа төсөөтэй юм бэ гэвэл альва объектыг одоо хажуу чанга урдаас нь чанга хажуунаас нь хажуу урд хагас өнцгөр харуул ийм байдал үүсгэн тийм үү. Гэхдээ юу гэвэл бидний харах өнцөг дээшээ харж гэнэ үү доошоо харж гэнэ гэдгээс ялгагдаад 3 дугаар аслын цэг орж ирэх нэ. За үүнээс эхлээд одоо зурагт хамгийн ховор хэрэглэгддэг 4 5 6 дугаар аслын цэгийг үзэх болно. Яг нь энийг заавал ашиглах хэрэггүй а гэхдээ мэдж байгаад бол илүүдэхгүй мэдлэг байгаа. За энэ дээрээс ингээ харахад бол Тэнгэрийн хаяа энэгээр аслын цэг 1, аслын цэг 2, энэ доор аслын цэг 3 ч хийж болон 4 ч хийж бол хамаагүй. За энэ бол ерөнхийдөө юу руу төхөж очиж байгаа юм бэ гэвэл одоо фото зургийн яриагаар ярихад бол загсан нүдэл линз рүү бол арай төхөж очиж байгаа. Бидний нүд бол ерөнхийдөө бол ингэж харахгүй а гэхдээ энэний хамгийн тод жишээг бид юун дээр харж болох юм гэхээр одоо жишээ нь зам гарахтаа бид нэр хоёр тишээ хардаг тийм. Одоо баруунаас зүүн тишээ толгой хөдлөх эсвэл зүүнээс баруун тишээ толгой хөдлөх нөхцөлд иймэрхүү зургийг бид нэр жишээ нь энэ зургийн дээр ярихад дээрээс доошоо ингэж гүйлгэж харж байгаа юм шигээр ойлгож болох нэ. За тэг энэ чи 1 дугаар аслын цэг, 2 дугаар аслын цэг, 3 дугаар аслын цэг, 4 дугаар аслын цэг. Тэгээ Тэнгэрийн хаяа. Тэгээ аслын цэг 4, аслын цэг 3 2 бас босоо тэнхлэг байрлсан байгааг та нар бас харж байна. Энд биш эсвэл энэ ч биш тийм үү. За тэгэхээр амьдрал дээр байдаг нэг жишээ харах юм бол миний түрүүчийн ярьсанчлан одоо энэ өндөр барилгыг одоо олон фото зургаар аваад эвлүүлсэн нэг жишээ юм. Тэгээ бид нар яаж болох юм гэхээр бид нар бол одоо жишээ нь энэ дундалт буюу 5 6 дугаар давхар дээр байна тийм үү. Гэхдээ хажуугийн барилга дээр бид нар дээшээ харах юм бол ингэж харагдана. Доошоо доод гудамж харах бол ингэж харагдана. За тэгээд 5 цэгт аслал 4 цэгт аслалтай ижилхэн боловч бид нар харж байгаа зүйлээ яг 1 цэгт аслал шиг чигээр нь харж байна. Тэнгэрийн хаяа тэгээд босоо тэнхлэг. За тэгээд 1 2 3 4 тэгээд 5 дугаар аслалын цэг яг бидний харж байгаа дүрсийн төв байвал харагдаж байна тийм үү. За тэгээд бодит жишээ харах юм бол том байгууламжтар авсан загсан линзээр авсан тийм фото зураг байна. Энийг юу гэж ойлгож болох юм бэ гэвэл бид нэр яг урагшаага харж байгаа дүрсийг 180 градусаар багтааж харсан 5 цэгт аслал гэж ойлгож болно. Хамгийн сүүлд 6 цэгт аслал гэж байгаа. За энэ бол ердөө 5 цэгт аслалын
Дараагийн шат. За энэ юу вэ гэвэл энэ бүгдээрээ энэ зургийг ихлэ харцгаая. Thick Thermos гэж энэ зураач бол энэ тухай маш сайн тайлбарласан байгаа хэрэг. Энэ тухай бүр сайн тэмдэглэл түүний бичсэн блог руу орж болно. За энд ингээ харах бол энэ чинь ингээ хүн байна тийм үү. Тэгээ энэ бол дээдлийн хэсэг бол энэ хүний уртлын харж байгаа хэсэг. Энэ ардлын хэсэг нь бол доотлолт ингэж толны туцгал шиг ингэж харуулсан байна. Энэ бол нэг хэцүү шин маш энгийнээр ойлгох хэрэгтэй. 6 дугаар алслал энэ, 5 дугаар алслал энэ, 1 дугаар алслал энэ ч, 2 дугаар алслал энэ ч, 3 дугаар алслал энд, 4 дугаар алслал энэ. Өөрөөр хэлбэл одоо номны хавц дэлгэсэн юм шиг гэж хамгийн энгийнээр тайлбарлал болох бах. За тэгээд өөрөөр хэлбэл энэ чинь 360 градусаар харж ийн гэсэн үг тийм үү бүх тал руу. За тэгээд энэ дээдлийн хэсэгт болохоор Италийн Милан хотын 360 градусын камераар авсан фото зураг нэ. За мэдээж 360 градусыг хавтгай дээр болгож хавлах бол ингэж харагдана. За түүний доор мөн 360 градусын камераар дугуйтай явж байгаа хүн авсан зураг нэ. Сүүлийн үед VR гэж технологи олон нийтэд нэвтэрж байгаа. Түүн дотор бид нэр 360 градусаар харж болох маш олон бичлэг, зураг, 3D орчин зэрэг бий хэрэв боломжтой бол түүнийг сонирхож үзэх хэрэгтэй. За ингээд 1-6 цагт алслын ялгаануудыг бид нэр ойлгож авцгаалаа. Алслал дүрслэлийн дараагаар бид нэр график дүрслэлийг үзэх хэрэгтэй. Англиар graphical projection гэж. Техник патентын зураг зурхад хэрэгэлдэг нэршил. Тэнхлэгт харьяалагдах зураас бүгд параллел байна. За энэ юу хэлж байна вэ гэвэл бид нар алслын цэг рүү ойртох тусам хоёр параллел зураас одоо гурвалжин маягаар бүгдээрээ нэг цэг рүү төвлөрч буудаг бол график дүрслэл бол тийм зүйл байхгүй. Параллел зураасууд бол параллел чигээр үргэлжилсээр байдаг. Алслал бол байхгүй гэсэн үг. Бид нар шугам зургийн хичээл дээр x, y-ийн хавтгай гэж үздэг тийм үү? Энэ бол босоо хавтан буюу өндөр тэгээ урт. Хэрвээ гүний буюу нааша цаашаагийн тэнхлэг нэмэгдснээр 3 хэмжээс болж Z гэдэг хэмжигдэхүүн орж ирэх нэ. За тэгээ 3D програм ашигладаг хүмүүс бол энийг анзаарсан байх. X, Y, Z гэдгийг 3 өнгөөр ангилсан байдаг. За тэгээ яагаад заавал X, Y, Z-ийг жишээ нь X-ийг улаанаар, Y-ийг ногооноо яг Z-ийг цэнхрээр тэмдэглэсэн байдаг вэ гэвэл та бүхэн хэрвээ энийг харвал X, Y, Z тэгээ өнгөний кодоор RGB гэж тогтсон хувилбараар энэ үсгнүүд хоорондоо ингэж таарад X-ийг улаанаар, Y-ийг ногооноор, Z-ийг цэнхрээр төлөөлүүлдэг байх нэ. За тэгээд энэ хэсэг дээр бол та нар бол харж байна. 3D програм дээр бас ийм байдлаар хвчлэн харагдаж байгаа. За тэгээд график дүрслэлд 3 үндсэн дүрслэг арга байдгийг одоо бүгдээрээ үзэх хэрэгтэй. За эхнийх буюу orthograph гэд англиар orthographic гэж байгаа. За жишээ нь энд ингээд энэ шат байна тийм үү? Энэ шатыг яаж дүрслэлснийг харцгаа бид orthograph дээр. Orthograph дээр яадаг юм бэ гэхээр чанх урдаас чанх хажуунаас чанх дээрээс чанх дээр доороос гээд ингэж ерөнхийдөө харуулдаг. За тэгээд үүний жишгээр дээрээс нь харсан байдал, урдаас нь харсан байдал, тэгээд хажуунаас харсан байдал. Шугам зураг зурдаг мөн инженерүүд бол маш сайн мэдж байгаа. Мөн 3D график ашигладаг хүмүүс дэлгэцээ дөрөв хуваасан байдлаар бол ингэж харж яадаг зарим 3D програм дээр. За тэгээ үүн дээр нэмээд эхний энэ хэсэг дээр elevation буюу орчуул бол өндөрлөгийн байршил, өндөрлөгийн харьцаа гэж тийм ээ. Энд дээр оруулсан байна. За энэ дээр ингээ бүх юм одоо тэгш өнцгт 90 градусаар харагдаж байна. За өндөрлөг нь бол урд, хойд, хажуу талаас харуулна гэж. За тэгээд түүний хажууд болохоор план буюу дээрээс эсвэл доороос харсан. Энийг монголоор бүдүүвч зураг гэж нэрлэж байгаа. За энэ ач хол болохыг бид нар угаасаа айжмдаа үзнэ. Орфографийн дараагийн бүлэг бол аксонометр. Тэнхлэгүүдийн дагуу хэмжид дүрслэх гэсэн үг. За үүн дотор 3 хуваагдаж байгаа. За эхнийх нь үзцгээе. Изометрийн гэдэг. За изометрийн дүрслэл юугаар онцлог вэ гэвэл 360 градусын хуваалтыг 120 ороор нь тэнцүү хувааж X, Y, Z-ийн тэнхлэгүүдээр харуулсан байгаа. За хэрвээ энэ ингээ харах юм бол геометри, математикийн томьёоны энэ байна. Бүр анх дурдсанчлан бүх зураасууд параллелаар үргэлжилнэ. Энэ хоёр зураас хизээч нэгэн цагт хоорондоо ингэж нийлэхгүй. Эсвэл хизээч ингэж гадагшаа хоёр тишээ салан сарнихгүй. Тэгээ ингээ харах юм бол 120 градус, 120 градус, 120 градус ижилхэн гэсэн тэмдгээр харуулсан байна. За тэгээ изометрийн гэж бид нэр зургийн хичээл дээр хизээ нэгэн цагт сонссон. Инженер техникийн зураг харуулах улсууд бол изометрийн хавтгай, изометрийн дүрслэлийг бол маш их хэрэгэлдэг. Жишээ нь түрүүхийн энд изометрийн гэдэг би юм бичсэн байсан. Жишээ нь үүн дээр ингээ харах юм бол энэ бүх зураасууд бүгд параллелаар үргэлжилж байна. Үүний дараагаар диметрийн буюу англиар dimetric. За энэ юугаар онцлог вэ гэвэл 360 градусыг хуваахта хоёр тэнхлэгийн хуваалтыг тэнцүү аваад нэгийг нь нөгөө хоёроос ялгаатайгаар авдаг. Жишээ нь энд яаж хуваасан байна вэ гэвэл 116 градус, 116 градус гэж аваад үлдсэн буюу 126 градус гэдэг. Мөн ижилхэн бүх зураасд параллелаар үргэлжлэн нийлэхгүй сарнихгүй. Хэрвээ чи математикийн томьёог ингээ харах юм бол AB, AC хоёр тэнцүү. Гэхдээ AB, AC нь AD-тэй тэнцүү бус гэдэг энд харуулсан байна тийм үү? За тэгээд аксонометр дотроо гурав дахь нь триметрийн буюу trimetric гэж англиар хэлнэ. За энэ юугаар ялгаатай вэ гэвэл 360 градусыг бүгдийн тэнцүү бус байдлаар хуваах. Энэ 104 градус, энэ 126 градус, энэ 129 градус.
Энд үсэ тэнцүү градусын холдол ерөөсөө байхгүй. Мөн ижлэхэн бүх зураас параллел үргэлжлэнэ. Тэгээ энэ математикийн томыг харах юм бол AB, AC, AD аль нь ч тэнцүү биш гэж. Өөрөөр хэлбэл энэ нүур, энэ гурван нүур хоорондоо тэнцүү биш тийм. Тэгээ бусчаад энэ харах юм бол энэ хоёр нүур тэнцүү, гурав дахь нүур бол тэнцүү биш. Энэ ч бүх нүрнүүд тэнцүү байдлаар дүрслэгдсэн байна. Тэгэхээр аксонометрийн дүрслэл бол ийм онцлогтой байх нэ. Үүний дараа налуу ташуу буюу англиар oblique гэдэг 3 дахь бүлэг орж иж байна. Параллел зураасаар дүрслэх хэлбэрүүдийн нэг. За эхний дүрслэл бол military гэдэг нэртэй байгаа. Тэгэхээр та бүхэн энэ дээр онцлогийг харах юм бол план буюу бүдүүвч хавтгайг дээрэс нь яг тэр чигээр нь дүрслэн харуулсан байна. Тэгэхээр ингээ харах юм бол энэ чи Z X хавтгайг яг 90 градусаар дээрэс нь харуулсан байна. За үүнийг бүгдээр шалгацгаая. Хамгийн ихний дурдсан байсан ортограф зурган дээрээс би elevation буюу өндөрлөгийн өөдөөс нь харсан зургийг зүсэж аваад мөн план буюу бүдүүвч зургаас дээрээс харсан байдлыг би яг хэмжээг зөв тааруулан зүсэж авсан байгаа. За одоо шалгацгаая. Military дээр план буюу бүдүүвч зургийн харьцааг яг 1/1 буюу тэр чигээр нь болгосон байдлаар харъя. Ингээд шалгах юм бол яг таарч байна. Тав харж иж байна тийм үү? За тэгвэл өндөрлөгийг яа дүрслэх вэ гэж асуулт гарч байна тийм ээ. Тэгвэл өндөрлөгийг яа дүрсэлсэн байдлыг одоо бүгдээр харцгаая. Өндөрлөгийг бол ерөөсөө яг тэр чигээр нь авч тавьж байгуулсан байгаа. Та нар хэрвээ энэ хоёр байшингийн ирмэгийн шүргэлцлийг харах юм бол энэ хоёр ижлэгийн хэмжээтэй. Тэгээ хаалганы өндөр мөн ижлэгийн хэмжээтэй. Мөн энэ ханны өндөр ингээ ижлэгийн хэмжээтэй. Тэр голлуулж байрлуулах юм бол хаалганы гол дээр ирмэх хоёр ижлэх яг энд таарч байна. За тэгэхээр military oblique дүрслэл ийм онцлогтой байх нэ. За тэгээд түүний дараа cavalier гэдэг хувилбар. За бүгдээр cavalier-ийн онцлогийг харцгаая. Ерөнхийдөө ингээ харах юм бол 45 градусаар хардаг гэж ойлгож болох нэ. Ингээ харах юм бол 135 тэгээ ингээ 90 градус гэдэг. За тэгсэн эндээс нэг зүйл анзаарэгдэж байгаа баг. Яагаад энэ байшин ийм урт болчихвоо? Яагаад ийм урт байгаа юм бэ? Энэ байшин чинь хэрвээ military-тай харьцуулаад харах юм бол их тийм урт биш байшин харагдаж байгаа баг. Гэхдээ cavalier дээр ийм урт харагдаж байгаа юм бэ гэвэл энэ дээр ерөөсөө бүх тэнхилгийн харьцааг нэгийг харьцах нэгээр буюу яг тэр хэмжээг нь хадгалж дүрсэлсэн арга юм. За одоо бүгдээрээ шалгацгаая. Би түрүүхэн хэлжсэн тийм үү? Бүх тэнхилгийн хэмжээсийг нэгийг харьцах нэг буюу яг тэр хэмжээгээр нь өндөрлөгийн зураг, бүдүүвч зураг дээр байгаар нь харуулдаг гэж. Байшиныхаа нүрийг тань харцгаая. Яг таарч байна тийм үү? За тэгсэн чинь байшин хараа урт харагдаад байсан. Тэгвэл уртыг мөн ялгаа байхгүй. За ингээ харуул өргөн таарч байна. Хэрэг уртыг ингээ харсан чинь та нар та яг ингээд энэ чинь ингэж бууж байгааз яг энэ үзэг юм. Тэгэхээр тоо энгийнээр ойлгох юм бол 45 градусын налуугаар 45-90 градусын холцоотойгоор ингэж дүрсэлж харуулдаг байх нэ. 3 дахь хувилбар нь кавалерт хамаарагдаж болох кабинет гэдэг зүйл байгаа. За энэ яадаг юм бэ гэхээр 60 градус, 45 градус, 30 градусын налуугаар дүрсэлж харуулна. Гэхдээ кавалерээс юугаар ялгаатай юм бэ гэхээр яг нэг харьцаатай биш. Аль нэг хэмжигдэх хүний ялангуяа урт эсвэл өргөнийг нь 2-1-ээр багасгадаг байгаа. Та бүхэн мэднэ тийм үү? Кавалер бол нэгийг харьцах нэгээр бүх хэмжигдэхүүн бууж хахад кабинет болохоор урт эсвэл өргөнийг 2-1 болгож багасгадаг байгаа. Энд чинь харцгаая. Энд чинь. Кавалертэй ижлэхэн гэхдээ юугаар өөрөөр гэвэл уртыг 2-1-ээр багасгадаг гэт ялгаа нь оршиж байна. За тэгэхээр oblique дотор хамгийн сүүлчийн буюу дээрээс доош харснаар дүрслэх top down гэдэг. Та бүхэн энийг харах юм бол ерөөсө бүх юм тэгш өнцгтөр 90 градусаар дүрслэгдсэн байна. Энэ бол тун энгийн. За түрүүч ихшгээ шалгаж харцгаая. Байшиныхаа нүрийг тавиа харъя. Зөрүү байхгүй нэгийг харьцах нэг яг тэр чигээр хэмжээгээрээ. Байшингийн ард бол ижлэхэн байгаас адилхан. Яндангийн харъя. Яндан мөн ижлэхэн. За тэгтэл бүдүүвч мөн адилхан нэгийг харьцах нэгээр ерөөсө хэмжээ алдагдаагүй, халсал ороогүй, өөрчлөлт хийдэггүй. Яг ингээд харж байна. Тэгэхээр дээрээс доош харна гэдэг нь ийм дүрслийг хэлдэг байх нэ. За тэгээд бүгдийг базаад харьцуулаад харахад алслалтай буюу перспектив дүрслэл эхнийх нь дараагийнх нь налуу буюу ташуу дүрслэл oblique та нар бол одоо энийг хараад таньж байгаа. Cavalier аксонометрийн буюу изометрик дүрслэл нь энэ байх нэ. Тэгэхээр дөнгөж сая бид нар хамгийн түгээмэл хэрэглэгддэг 3 төрлийн дүрслэлийг бүлэг-бүлгээр нь мөн дотор нь баг-багаар нь ангилан харцгаалаа. Хэрвээ та бүхэн сонирхож байгаа бол би энэхүү цэнхэр дэвсгэртэй цагаан байшингийн зургийг Википедиагаас авч хэрэглэсэн болно. Нэршлүүдээр нь англиар нь хайвал эсвэл орос хэлээр хайвал энэ тухай бүр илүү сайн болох. Энэ тухай илүү сайн мэдээлэл олох боломжтой. Тэгээ мөн түрүүчийн адилаар та бүхэн хоорондын ялгааг нь эндээс бас харж болно. Энэ файл бол маш томоор Википедиа сайт дээр байгаа. Дөнгөж сая бид нэр алслал дүрслэл график дүрслэл болон тэдний мөн чанар ялгаануудыг үзсэн тийм үү. Тэгэхээр одоо бодит амьдрал дээр яаж ашигладаг талаар харцгаая.
За ингээд ортографыг компьютер яг би ихэвчлэн компьютер тоглоом сонгож харуулж байна л да. Нэг талаар тэр нь илүү та нарт хүрэхэд амар байсан болов уу гэж би найдаж байна. За ингээд ортограф төрсэн компьютер тоглоомод харах юм бол хамгийн эхлээд Tetris тэр болон дээр байна. Ерөөсөө л X Y-ийг автгаад тэр бүх зүйл дэшээ доошоо хөдөлж байгаа. Наашаа цаашаа хөдлөхгүй. За тэгээд хажуу талд нь Pac-Man. Тэгээд түүний доор бидний зарим нь бага насндаа тоглодог байсан Streets of Rage, Mortal Kombat гэх тоглоом яг адилхан. Яг нь Streets of Rage тэр мэдээж дэлгэцний дээшээ доошоо хөдөлдөг үнэн боловч яг мөн чанартай энэ залжин байдлаар тавьсан X-ийг автгаад тэр зөвхөн дээшээ доошоо урагшаа цаашаа хөдөлж байгаа л тийм л хөдөлгөөн. За тэгээ Mario мөн ялгаа байхгүй. Урагшаа хашаа дээшээ доошоо хөдөлнө. Яг нь сүүлд орчин үед гарсан тоглоом гэвэл яг ихц дээрээс нарсан хөлбөр буюу Hotline Miami гэх тоглоом байгаа. За тэгээд түүний дараа 3D дүрслэлтэй тоглоомнууд Warcraft болохоор ерөнхийдөө дээрээс доошоо харсан 3D график байгаа. Мэдээж камер бол дээшээ тэнгэр рүү харахгүй. Яг гэвэл тэр тэнгэрт ямар ч үйл явдал болохгүй зөвхөн газар дээр хамаагүй үйл явдал болж байгаа учраас тийм байдлаар тоглоомын дизайныг хийсэн болов уу гэж бодож байна. За Sims гэдэг тоглоомыг та нарын зарим нь мэднэ. Энэ бол амьдрал үүсгэж тоглодог тийм тоглоом байгаа. Бүх насны хүн зориулсан их гоё. За тэгээд Counter-Strike Global Offensive гэдэг. За энэ тоглоом бол ер нь камер бол ерөөсөө ихэвчлэн яг л тэнгэрийн хаяа нэг цэгт алсал байдлаар хардаг. Тийм тоглоом камерын бүр дэлгэцний бүрийг яг тэг гол бидний буу анилж байгаа. Буу бол ерөөсөө нэг цэгт алслаар дүрслэгдсэн. Мэдээж урагшаа хашаа дээшээ доошоо харангуут ихэвчлэн нэгээс хоёр цэгт алслаар бид нар харж байгаа. Мэдээж яг хоо доошоо анилж дээшээ ос анилж болно. Гэхдээ яг стандарт камерын эхэлдэг дүрслэл бол яг тэнгэрийн хаяараа буу бол анилсан байдаг. Мөн тэр аваараас лайсанд гарчдаг тийм ээ. За тэгээ Need for Speed Underground болохоор машин ихэвчлэн нэг цэгт алслаар дүрслэгдсэн. Орчин нь бол 3 хэмжээс график. За тэгээд түүний дор Soul Calibur 6 тоглоом байгаа. За энэ тоглоом яадаг юм бэ гэхээр тулааны тоглоом. Энэ бол урагшаа хашаа явдггүй. Энэ бол тоглогчтойгоос ухаалгаар талбай дээр тойрон эргэлдэж урагшаа хашаа явах байдлаар 3 хэмжээс талбай дээр хөдөлгөөнийг дүрсэлдэг. Энэ бол Mortal Kombat-аас ялгаатай нь юу юм бэ гэхээр Mortal Kombat бол зөвхөн урагшаа хашаа байгаа. Soul Calibur бол хичнээн урагшаа хашаа яваад байгаа ч гэсэн үндэ дэвжээний дэгүүрээ тойрон явж харагддаг. Мөн дайснаа дэвжээний дээрс түлхэн унгаж болдгоор ялгаатай. Biohazard буюу Resident Evil гэдэг цувралын 2 дугаар тоглоомыг бид нэр зарим нь бага багтаа тоглож исэн PlayStation 1 дээр. За энэ бол ингээд камерын байрлалыг ерөнхийдөө кино шиг тавьсан байдгийг та бүхэн санаж байгаа бах. Тоглож үзсэн бай. Орчноо 3D-д байгуулсан ч гэсэн камеруудыг яг төгжиж байршуулснаар энэ бол хавтгад дүрслэлний тоглоом болсон. Бас нэг тийм байдлаар харуулсан тийм нэг тоглоом байна. За ингээд ортограф болон 3D дүрслэлийн ялгаатай тоглоомнуудыг бид нэр харлаа. За үүний дараагийн жишээ бол аксонометрийн буюу үн дотор хамгийн түгээмэл хэрэглэгддэг нэг нь изометрийн дүрслэл. Техник болон патентын зурагт бол маш өргөн ашиглагддаг гэдэг. Жишээ нь энд бол одоо камерыг энгийнээр дүрсэлсэн нэг энгийн жишээг би энд танарт харуулж тавьсан байгаа. За үүний дараагаар Аз дорн дахины урлагт бол ялангуяа Хятад, Япон, Солонгос, Монгол, Төвд зэрэг улс орнуудын одоо соёлын дүрслэг урлагт бол изометрийн маягийн дүрслэлийг бол хамгийн хөргө ашигласан байдаг. Алслал байдгүйг та бүхэн санаж байгаа. За энэ бол Мин улсын үед зурагдсан ордны зургийг та бүхэнд харуулж байна. За түүний дор энд дүрслэг урлаг дээр орчин үеийн компьютер дээр зурсан зургийн нэг жишээг харуулж байна. Изометрийн дүрслэлээр хүүхдийн өрөө эсвэл ажлын өрөө гэж хэлж болно. Тэрийг бол маш хөөрхөн энгийнээр дүрслэлсэн байна. За тэгээ мобайл компьютер тоглоом зэрэгт бол ийм дүрслэлтэй маш их байдаг. За тэгээд компьютер тоглоомоор оруулаад харах юм бол Commandos Behind Enemy Lines гэх тоглоомыг тоглож үзэх мэдж байгаа. За энийг бол изометрийн байдлаар дүрслэлсэн. Тэгжээж бид нэр одоо жишээ нь байшингийн урдуур ардуур яваад дайснууд хаана хэн байна гэдэг зэргийг дээрээс шууд хараад хэлж мэдснээр өөрсдөө сонгосон дүрүүдийг аюулгүйгээр одоо дайсны галд өртүүлэхгүйгээр наагур цаагуур нь гүйлгэж болдгийг та бүхэн мэднэ. Red Alert 2 бол угаасаа изометрийн дүрслэлийн бүлэгт бол заавал орох тоглоом байгаа. Мөн Age of Empires энэ хоёр тоглоом бол тийм байна. За тэгээ мөн яг хав миний авсан жишээ дотор багтаагүй маш олон тоглоомнууд бол байдаг тийм ээ. 3D бус изометрийн дүрслэлтэй. Үүнийг тоглосноос бол одоо бол хараад ялгаж чаддаг болох нэг. За үүний дараагаар Oblique буюу ташуу налуу дүрслэлтэй тоглоомнууд. За ингээ харах юм бол Pac-Mania гэдэг хувилбар энэ чинь. Oblique дотроо кабинетийн 60 градусын дүрслэлээр харуулсныг та нар харж чадж байна. За тэгээ түүний дараа хуучин Famicom дээр гарсан байсан Earthbound гэдэг тоглоом 45 градусын Oblique дүрслэлээр мөн кабинет ялгаа байхгүй харуулсан байна. За тэгээ түүний доор 45 градусын налуу ташуу дүрслэлээр харуулсан боловч их өрмөцөөр харуулсан Ultima 7 гэдэг одоо дүр сонгон тоглох буюу role playing game минь шиг та бүхэн энд харж байна. За мөн энэ 45 градусын налуу дүрслэлээр харуулсан Super Contra гэдэг тоглоом байна. Энэ Contra нэгээс юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ дүрүүд бол арай дэшээ, арай доошоо гүйж болдог. Гэхдээ мөн энэ бол яг үнэндээ Oblique
буюу налуу дэвсгэр дээр ортографик механизмаар тоглож байгаа тоглоом гэдгийг би хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. За тэгээд Oblique дотроо top down буюу дээрээс доош харсан байдлаар Fantasy Star 4 гэх Sega-гийн тоглоом байгаа. Энийг бол би хүүхэд байхдаа бас зөндөө тоглодог байсан. Бидний ихэнх нь гар утас дээр тоглож үзсэн байх Clash of Clans гэх тоглоом байгаа. За энэ бол яг изометрийн дүрслэл бол биш. Харин изометрик Oblique дүрслэл хоёрын дундуур хольж хийсэн дүрслэлтэй тийм тоглоом байх нэ. За ингээд бид нэр түрүү үзсэн аслалт дүрслэл болон график дүрслэлийн бодит амьдрал дээр хэрэгэлсэн жишээнүүдийг үзцгээлээ. Одоо бүгдээ байгуулалттай салшгүй холбоотой нэгэн зүйл болох хэмжлэлийн тухай ярьцгаая. Дүрслэх хурлах өргөн хэрэглэгддэг аргуудын тухайд гэж. За хамгийн эхлээд хэрвээ бид энэ зургийг харах юм бол харандагаар хэмжиж зурх аргыг маш тодорхойгоор харуулсан байна. За энэ юу хэлдэг вэ гэвэл бид нэр аливаа нэгэн харж зурж байгаа зүйлсээ тодорхой хэмжээс хувааж бодит харагдах харьцаанаас цаасан дээр зөв харьцаагаар нь шилжүүлэн болгохыг хэлж байгаа юм. Хэрвээ та нар энэ зургийг харах юм бол харандааны үзүүрээс эрхээ уруугаар тасалж авч байгаа энэ урт нь нэгж болдог. Ингээд хэрвээ дээдлийн зургийг харах юм бол одоо энэ эмэгтэй хүн тохоогоо эцдээр нь хүртэл тэгшлээд тэнэлгээд тэгээд энэ хүний толгойг харандааны энэ уртаар нэгж гэж авч үзээд тэгээд цаасан дээрээ үүнийгээ нэгж гэж ингэж болгож чинь. За тэгээд үүнээс авч үзсэн одоошоогоо 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж гээд түүний дагуу 1 нэгж, 2 нэгж, 3 нэгж, 4 нэгж гээд ингээд уртуудыг авах нэ. За тэгээд бидний харах өнцгөөс бол хэрвээ энэ Микеланжелогийн хөшөөг хэмжиж байгаа энэ гарыг харах юм бол иймэрхүү байдлаар харагдах ёстой. Тэгээд тохоо тэнэлт бол байнга эцдээр байх хэрэгтэй. Яагаад гэвэл хэрвээ тохоогоо дутуу тэнэлгэж хагас нугалсан байдлаар авах юм бол хэмжлэлтэй агуулганд тохоо нэг янзаар бус янзаар тэнэгдснээр нэгжийн харьцаа алдагдаж түүнийгээ буруу авснараа цаасан дээр буух хэмжлэлт бас алдагдах тийм жишээ нийтлэг алдаа их байдаг. За тэгээд энэ зургийг хэрэг харцгаавал энэ хүн харандааны үзүүрээс доош эрхээ уруугаар хэмжээсийг таслан энэ сүүний харьцгийн хэмжээсийг нэг гэж авсан байна. Тэгээд энэ нэгжээрээ бусад бүх зүйлсийн хэмжээсийг харж үзсэн. За хэрвээ нэгж гэж авч үзэх юм бол зарим зүйлс тухайн энэ нэгжийн 3-1, 2-1, 5-1 гэх мэтээр энэ нэгжтэй харилцан хамаарлаар хэмжигдэх болно. Тэр энэ шараар хэмжсэн зургийг харах юм бол ерөнхийдөө иймэрхүү байдлаар хэмжигдэх нэ. Тэгжээж ерөнхий харьцаан зөв гарна. Энэ тухай бүр дэлгэрэнгүй сайн хүмүүс мэдхийг хүсвэл төрслөг урлагийн их сургуульд сурж байгаа оюутнууд болон зургийн багш нараас суулсан. Бас нэг жишээ явж үзье. За энэ чинь эмэгтэй хүний хүргийг зурсан байдлыг та нар харж байна. Эхний зурган дээр болохоор харандаага босоогоор авч эмэгтэй хүний эрүү толгойн орой хамгийн өндрийг хэмжээд хоёр дахь зурган дээр болохоор харандаага хэвтүүлж бариад тэгээд эмэгтэй хүний толгойн уртыг хэмжсэн байна. За тэгээд харандааны хазаалтаар болон ерөнхий хэлбэр дүрсийг жишээний хэмжигдэхүүнүүдээр ингэж тасалж аваад мэдээж энэ хэмжихэд бол толгой дотроо энэ хүн бол нэг харандааныхаа уртыг нэгж гэж авч үзсэн тийм үү. Гэхдээ энэ харандаагаа үзүүлж болохгүй хэрэг гэх юм бол хэмжээ нь багасаад ирнэ. Тийм болохоор энэ хүн тусдаа харандаа ирсэн гэж би үзэж байгаа. За тэгээд түүний дагуу хэрвээ энэгээр ингэж огтлцчихвэл ингэж огтлцсон гэх мэтээр ингэж аваад мөн түүний дараа энэ уруул, хамар, дух зэргийн тухайн тэнхилгээс айл тийшээгээ хэр зэрэг харьцаатайг ингэж хэмжиж үзсэн байна тийм ээ. Хэрвээ босоороо булмын ялгаа авахгүй гэх мэт ингэж авч үзснэ. За тэгээд хэрвээ энэ процессыг харах юм бол энэ үзүүр хоёр энчээ байх нь. Энэ үзүүр хоёр энчээ авч үзснэ. За тэгвэл энэ дотор бүх зүйл болно тийм үү. Харандаагаар налуу хэмжсэн хэмжилтүүд бүгд энчээ байх нэ. Тэгэж хамгийн захын цэгүүд дотор байх хэвээр. За тэгээд түүний дараа энэ хэмжлүүдийг авснаар гэх мэт ингэж хамгийн зөв байдлаар энэ зурган дотор байгаа дүрснүүдийн хоорондын харьцаа гаргажээ. Мэдээж хамгийн сүүлд ийм байдлаар контент шумаа тавиад хамгийн зөв байгуулалтын зургийг гаргасан байна. За мэдээж үүнийгээ харандаагаар бодож дуусгах эсвэл дээрэс нь усан бодог, тосон бодог ямар ч аргаар зурж болно. Тэгэхээр харандаагаар уртыг хэмжих арга гэж энийг хэлж байгаа. Хэрвээ аливаа нэгэн зурж дүрсэлсэн зүйлээ хэмжээ алдахгүйгээр жижигсгэх болон асар том хэмжээгээр хөрвүүлэх гэж байгаа бол мэдээж компьютерийн оролцоогүйгээр гараараа хийх гэж байгаа тохиолдолд хамгийн зөв арга бол торон байгуулалт гэж аргыг хэрэглэх юм аа. Энэ бол зөв зурах эсвэл зөв зурж сурах арга бол ерөөсөө биш. Харин масштабаар буюу тооны харьцаагаар хэмжээсийг ихсгэж багасгах тийм арга. За өөрөөр бид эхний энэ хэрээтэй зургийг харуул. Энэ хэрээг маш олон ижил хэмжээтэй квадратуудад хуваасан байна. Тэгээд үүнийгээ яг шатрын хөлөг шиг А, Б, С, Д 1, 2, 3, 4 гэх мэтээр хуваагаад цаасан дээр гараараа зурж болгосон байна. За тэгэхээр энэ миний түрүүч ярьжсэн нэг харьцаа гэж би олон удаа дурдсан байгаа. За энэ юу хэлээд байгаа юм бэ гэхээр 1-ийн 2 гэх юм бол энэ 1 гэсэн нэгжийг 2 дахин томруулсан харьцаа болно тийм үү. Тэгэхээр
мөн энэ 1/1 2-1 дахин багасгах гэх мэтээр яаж хөрвүүлж болдог байх нэ. За тэгээ өмнө дээрээс ингээ харах юм бол ойлгомжтой байгаа. Бүгдийн шатрын хөлөг шиг хэрэгсээр хувааж агаад тэгээд түүнийгээ хуулж зурсан байна. Энэ бол ерөөсөө зөв хуулан буулгах арга болохоос зөв сайн зурж байгаа арга бол ерөөсөө биш. За тэгээд деталийн хэмжээнээс хамаарат хэрэгсний наривчлал хэд ч байж болно. Хэрвээ хүүхдийн энэ хөргийг харах юм бол энэ хүн толгойг нь зурхтаа хоосон хэмжээсүүдээрээ яг ингэж болгочээ. Энэ бол фото зурагнаас хуулж болгож байгаа нэг арга байна. Хэрвээ хажуу талд энэ дөрвөн товцтой хүний хөргийг харах юм бол түүний нүрийн наривчлыг дотор нь бүр нарийн хэрэгсүүдээр хувааж өгснөөрөө үнийг хуулж болгоход улам илүү зөв наривчлалтай болж таарах нэ. Яг энэ бол ерөнхийдөө булхаац гаргын төрөлд бол орж болно. Гэхдээ үнэхээр үнэн зөв хуулж зурх ёстой эсвэл аливаа нэгэн хөргийг хуулж зурж байгаа бол ингэж зурснараа хамаагүй их алдаа багтай, засвар багтай, түргэн болно гэдгийг бас санах хэрэгтэй. Тэгэхээр давуу талч бас байгаа, сөрөг талч бас байгаа. За тэгээ энэ арга ер нь дээр үеийн мундаг цэрэг мадалтын үеийн зургнууд дээр хэрэглэгдэжсэн үйл хэрэглэгдэжсэн. Хэрэг та нэг энэ зургуудаас үзэх юм бол жишээ нь энэ хамгийн дээр энэ эрэгтэй хүн энэ хөвтөж байгаа эмэгтэй хүний хөргийг яаж зурж байгааг та нар харах хэрэгтэй. Энэ хүн яасан бэ гэхээр энэ эмэгтэй хүнийгээ торон хэрэгс татсан. Энэ бол магадгүй утаснуудаар татсан тийм багж урдаа тавьж агаад түүгээрээ энэ эмэгтэй хүнийгээ хараад тэгээд урдаа хэрэгс татсан цаасан дээр энэ эмэгтэй хүний харьцааг болгож байна. Тэгэхээр цэрэг мадалтын үеийн зурагч ихэнх зураг тосон бодгаар зурагдсан байгаа. Энэ тосон бодгаар зурдаг зураг бол маш их цаг ордог, бодг нь маш удаан хатдаг. Тэгэхээр энэ эмэгтэй хүн бол байнгын чигээрээ энэ бодгийг хатгал ингээд хөвтөд зуруулаад байна гэж байхгүй. Тийм учраас харандаа эскизийн хамгийн эхлээд ийм байдлаар буулгаж яваад гэрэл сүдрийн хар зургаар энэ хүү хэрэгстэй зурган дээр хэрвээ хиймэл гэрэл байхгүй тохиолдолд нартай гэрэл зурж байгаа бол нарны гэрэл өөрчлөгдөхөөс өмнө энэ метагаар ходон зурж болгох гэсэн байх нэ. За ингээд доор руу хоёр дахь зургийг хэрвээ харах юм бол харцгаах юм бол энэ энэ хүн цонхоороо харж байгаа байгалийн зураг зурж байгаа нэг арга байна. Мөн ижилхэн ширээн дээр хэрэгстэй цаас тавиад тэгээд хэрэгстэй цонхоор гаднах байглаа харж байгааг бид нар харж. Тэгэхээр энэ бол хамгийн зөв болгож харж байгаа бас нэг арга мөн болж тарах нэ. Энтэй мөн ижилхэн гадаа хэрвээ пленэр зурж байгаа бол мөн адилхан хэрэгстэй цаас хажуудаа бэлдээд тэгээд хэрэгстэй хүрээгээр энэ хотыг зурж болгож явах нэ. Мөн хажуудаа туслах гортиг шугам янз бүрийн зүйлсийг бас авсан байна. Хэрвээ байрнаас хөдлөх бол сандал дээрээсээ босвол харах үнцэг жоо өөрчлөлтөн тийм ээ. Түүнээс сэргийлдэг арга юу байсан бэ гэвэл ихний зургийг харцгаа. Энд юм хүн суурьтай хардаг юм нөхөө цагир эндээс ингэж харна. Доотлын зураг харах юм бол мөн ижилхэн энэ юм нөхөтэй хардаг багж байна. Тэгээ эндээс ингэж харж байна. Тийм болохоор бичнээ одоо боссуусан ч гэсэн хэрвээ ширээ энэ баг ширийн байрал хөдлөхгүй бол эргэж ирээ суухад яг энэ нөхөрөө харахад яг л тэр харах үнцэг нь хадгалагдчихдаг байсан байна. Тэгээ энэ үний цаас жишээ нь хэрэгстэй зурж байгаа үний цаасан дээр яаж харагдах вэ гэвэл нүцгэн эрэгтэй үний зурсан байдлыг хар. Энэ бол хазаалгаж болж байгаа тийм ээ. Сүүлээр гихмит ингэж буулгаж авч зурдаг байсан байх нэ. Тэгээ магадгүй хүмүүс сугах л та. Тэгээ энэ хүмүүс чинь одоо тэгээд мундаг авиастай тийм зураач байгаагүй юм гэж. Мэдээж энэ бол авиас бол мөн. Гэхдээ үүн дээр нэмэгдээд маш олон цагийн дадлага туршлага болон янз бүрийн жижиг сажиг аргуудаар зурсан байгаа. Бид нэр эцсийн бүтээлийг л харж байгаа болохоос бид нэр энэ бүтээл яаж бүтснийг бол хизээж хардггүй гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Мөн тэглээгээд тухайн уран бүтээлийн үнцийг онно гэж бол байхгүй бас ойлгох хэрэгтэй. За тэгвэл өөр одоо энэ мэт торон байгуулалт буюу тоон харьцаагаар томруулж багасгахыг бас орчин үе болон бодит амьдрал дээр яаж хэрэгэлсэн жишээнүүдийг одоо ингээ харцгаая бас нэмж. Үүнээс өмнө төркөнд урдхад биеийн өндрийг толгоон өндөрт хуваах харьцаа гэдэг. Энэ бол одоо түрүүчийн энэ харандаагаар зурдаг энэ аргатай бол тун адилхан. Энэ яадаг юм бэ гэхээр ерөнхий хүний өндрийг толгооны өндрөөр нэг гэж аваад тэгээ 2, 3, 4, 5, 6, 7 бүхэл 2-1 толгооны өндрөөр энэ эрэгтэй хүний өндөр байна гэж тийм ээ. Одоо жишээ нь энд бол бүр жаахан өгöd, балчир өгöd, бага насны охин, тэгээ насан туршийн эмэгтэй хүн зэрэг хийх мэт байдлаар хүний гоо сайхны харьцаа болон эсвэл тухайн хүний ерөнхий өндрийг ингэж хувааж зурж болж явах нэ. За ингээ бод амьдрал технологичийг одоо орцгоё. Энэ аргыг хэрэглэсэн байдал бол уламжлал бурхан зураг дээр ингээ харагдаж байна. Энэ дээр бол маш тод харагдаж байгаа. Эхний энэ зургийг харах юм бол тэр бүр ингээ бүгдийн тэнцүү нарийн хуваасан байна. Мөн хажуудлын зурган дээр ингээд гол тэгээ тэгшх юм. Тэгээ энэ дөрвөлжөө дотор хэдий харьц хэдий хуваалтаар аль хэсэг биеийн аль одоо нуглаас үрчлээс одоо хувцсны залгаас зэргийг бол энэ дэр ингэж харуулсан байна. Толгой мөн ижилхэн. Тэгээ энийг бол одоо бурхны тэг гэж ярьдаг Монгол хэлээр бурхны байгуулалт. Үүнийг одоо Азийн урлагт хүртэл ашигладаг байсан байх нэ. За доошоо очиод энэ дээр нэг юм харъя. Хэрвээ альва нэгэн модель, тоглоом ийм зүйл сонирхдаг хүн байвал магадгүй энийг харсан байх. Англиар нэгийг харьцах 35 scale гэж. Энэ юу гэлж байгаа юм бэ гэхээр нэгийн харьцааг 35 хуваасан хэмжээ гэсэн үг. Одоо математикаар бол ийм харьцаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ машины нэг хэрцэх нэг буюу бодит хэмжээсийг 35 дахин багассан хувилбарын модель гэсэн үг ээ. Тэгэхээр энэ чинь ингээ харах юм бол харьц үсэн гаргаад хүсэлсэн байдлаар энэ машин иймэрхүү харагдах нэ. Энэ машины бүх байгуулалт масштабын харьцаа бол 35 дахин багассан гэсэн үг. Хэрвээ энэ машин арай томоор байлгамаар бол
35-д бол нэлээд жижиг харьцаа. Хэрэв энэ машин 21 гэвэл мэдээж 35-1-ээс арай том бол. Тийм болохоор интернетээс юм аливаа нэгэн газараас иймэрхүү модель, тоглоом, хөшөө, янз бүрийн дуураймал худалдаж авах гэж байгаа бол энэ харьцааг анхааралтай харахгүй бол санамсаргүйгээр өөрийн хүссэн харьцаанаас илүү том эсвэл жижигхнийг авч балгах тохиолдол гардаг гэдгийг анзаараарай. За тэгээд өөр ямар жишээнүүд байна вэ гэж. Хэрэв эхний зургийг харах юм бол энэ дээр Америк их чөлөөний хөшөөг багасгасан сувенирнүүд байна тийм ээ. Америк чөлөөний хөшөө бол маш том. Би яг бод хэмжээг мэдэхгүй. Гэхдээ энэ бол бараг 100 дахин багасгасан ч гэж магадгүй тийм хэмжээ байна. Хэрэв энэ хүний өндөртэй харьцуулаад харах юм бол бараг тохоо эртээ өндөр. Тийм харьцаа байна. 2009 онд Осака хотод маш том усан төвдөг нугсан тоглоомны дуураймлыг авраг том болгож тавьсан байгаа. За та нар энэ тухай мэдмээр бол Осака 2009 нугасгаа хайх юм бол энэ зургнууд болон энэ тухай мэдээлэл олноор гарч ирнэ. За энэ Рон Муэк гэж энэ Австралийн уран баримтч хүн байгаа. Энэ хүн болохоор юугаар алдтай вэ гэвэл маш бодиттой томсгож багасгасан хүний баримлуудыг хийдэг хүн байгаа. Жишээ нь энэ бол хүний толгойг бараг 10 дахин томруулсан хэмжээний баримл байна. Тэгээ энэ хүн болохоор одоо наривчлыг бол хамгийн өндөрт тавьж ажилладаг хүн байгаа. Энэ аврах том царайн дээр энэ хүний батга сэрх хүрчлээс тол бүх юм маш тод томруунаар будагдаж овон товонтойгоо хийгдсэн байдаг. Хэрвээ энэ тухай илүү мэдмээр байвал энэ доор Ron Mueck гэдэг энэ нэрээр хайгаа үзүүл интернетээр маш зураг бол мэдээлэл гарч ирнэ. За тэгээд урлагт яаж ашиглаж ирсэн бэ гэж. Одоо Рембрандтын шөнийн харуул гэж энэ зураг. Хэрвээ энэ зургийг харах юм бол энэ зураг дотор ингээ маш олон хүмүүс байна тийм ээ. Бүгдээрээ цэргийн хүмүүс байгаа. Тэгээ энийг яаж зурсан байх вэ гэж мэдээж. Яг ийм зургийг олоод дээр нь ингээд маш олон ийм хэрэгс татаад тэгээ ингээд зурна гэж байх ч үү. Энэ бол маш олон сар өдрөөр сууж зурсан зураг. Тэгэхээр энэ хүн яасан юм бэ гэхээр маш олон жүжигчдийг цуглуулад тус нэгээр зураад бүгдийг хэрэгснүүд дээр болгосон. Одоо энэ хүн бүгдийг. Тэгээд дараа нь одоо хүн болго өөр өөрсдийн гэсэн ингээд хэрэгстэй зургууд байгаа шүү дээ. Маш олон. Одоо янз бүрийн цаг үе зурсан байгаа бах. Зарим нь бодит гэрэл, зарим нь одоо галын гэрэл, тайзан дээр хааж зурсан байж болно гадаа болж тамаа. Тэгэхээр маш олон хүмүүсийг бүгдийг ингэж зурсныхаа дараа одоо ноорог зурган дээрээ эднэрийн хэрэгсний хэмжээг алдахгүй бүгдийг харандаагаар байгуулж нэг зураг гаргаад түүний га дээрээс нь дахиж хэрэгс байгуулж тавьж агаад тэгээд тэр хэрэгсээ асар том даавуур дээр яг ижлэх харьцаагаар нь туулгаж агаад тэгээд энэ хүн энэ зураг бүтээсэн болов уу гэж бодож байна. Энэ зураг маш том зураг. Тийм байгаа. За тэгээд хуучин кино урлаг үүсээд бараг 100 гаруй жил болж байна. Тэр хооронд киноны плакатуудыг ихэнхийн зураач нар асар том даавуур дээр зурдаг байсан гэдэг бид нар мэдж байгаа тийм ээ. Асар том даавуур дээр зурж кино театр болон янз бүрийн рекламны тийм хуудас зэрэг болгож тавьдаг байсан. Яг энэ бол миний сонгосон чи Soylent Green гэдэг 1973 оны кино байгаа. Энэ кинонд юу гардаг юм гэхээр орчин үед хүн ам хэд өсөөд тэгээ хоол хүрэлцэхээ байгаа. Тэгээ Soylent Green гэж энэ компани гаргасан хоол одоо хоолны хомслын асуудлыг шийдэж өгдөг. Кино төгсгөлд юу байдаг юм бэ гэхээр хамгийн аимшигтай Soylent Green гэж энэ компани маш олон өвд болсон хүмүүсийн цогцсыг нийлүүлээд тэгээд бүгдийг машинаар боловсруулад тэгээд амьд байгаа хүмүүс хоол болгож өгдөг байснаар дуусдаг. Тийм аимшигын киног ерөнхийдөө сонирхож үзэх хэрэгтэй. За тэгээ плакатыг харуул мөн Рембрандттай ижлэхэн арга хэрэгэлсэн байгаа. Одоо энэ экскаваторууд тэгээд энэ янз бүрийн энэ хүмүүс ялангуяа энэ гол дүрийн энэ урд гүйж байгаа энэ жүжигчин зэргийн зургнуудыг фото зургаар бол тэр үед бол фото зураг өгсөн байсан. Тэгэхээр фото зургаар авсан фотонуудаа бүгдийг ингэж хэрэгсээр дахиж хэмжилт өгөөд тэгээд түүнийга цаас бол даун дээр буулгаад тэгээд тосон бодог акрил усан бодог юу вэ тэрүүгээр ингэж хольж байгуулсан байх нэ. Тэгэхээр хэмжилтийг зөв авах болон хэмжилтийг зөв буулгана гэсэн жишээ нь бол өөрөө ийм байгаа. Энэ миний яг одоо заах нефт зуралт гэдэг дээр тун хэрэг болох ойлголтуудын нэг юм. Нефт зуралт гэдэг нь шугам зургийн байгуулалтыг хамаагүй хэлбэрчилсэн аргыг хэлдэг. Хамгийн түрүүнд бидний үзэх ёстой зүйл гэвэл альва нэгэн хавтгыг тэнцүү хуваат сурах. За жишээ нь энэ дүрсэл ихэд энэний төвийг олъё гэж бодоход бид нар нүдэн баримжаагаар харахад бол энэ хавьд эсвэл энэ хавьд ч юм уу тий. Энэ арга нь юугаар даваа талтай юм бэ гэвэл бид нар заавал шугам хэрэглэхгүйгээр шууд гараараа төвүүдийг олох арга байна. За тэгэхээр яаж болдгоо гэвэл энэ болгон тус тусдаа нэг цэг болдог тийм үү. Тэгэхээр энэ цэгээс энэ цэгийн оронд татвал төв нь ингэж гарч ирж байна. Тэгээд төвөөс хоёр тишээ татвал эднэр тэнцүү татвал энэ тэнцүү. Тэгшөнцөгт бол ер нь ямар ч дүрсэн дээр байж болно, квадрат алинжиж болно. Гурвалжин зэрэг дээр бол биш, энэ бол дөрвөн цэгт холбоос буюу тэгшөнцөгт маягийн дүрснүүд дээр болдог. За дахиад үзье. Арай багавтар дөрвөлжин дүрс аваад эндээс энийг холбоод, эндээс энийг орно холбоод тэгээ ингээ харахад энд түүнэ. За одоо тэгвэл бүр гонцгой тэгшөнцөгт дүрс авч үзье. Энэ цэгээс энэ цэг. Тэгэхээр төв нь энд гарч ичнэ. Яг төвийн болдог арга бол энэ ахна. За тэгвэл трапез дүрсээ үйл яах вэ? Тэгшөнцөгт бус дөрвөн цэгт дүрсээ үйл яах вэ гэж асууж байгаа бол асуудал байхгүй. Тэд нар бол зүгээр л хаслал руу орсон тэгшөнцөгт гэж ойлгож болно. За жишээ нь энэ байлаа гэхэд энэний дундуур яг шугам байсан бол ингэж тавиад харж болно тийм үү. Гэхдээ энэ бол яг зөв биш. Монголын хувьд бол болно. Гэхдээ үүнийг олдог арга нь миний дөнгөж сая дөрвж хэлсэн. Өнцгөөс холбоо төвөөс энэ ингээд зөв болж ирж байна. Тэгээ шугам тавиад ингэ тавих бол эндээс энэ рүү татхад яг нэрийн голын цэгүүдийг
ингэж олж чадчихэв. Тэгэхээр гол гэвэл яг энд бол биш байх нь. Магадгүй тэгж нүдэнд харагдаж магадгүй. Гэхдээ ингээд татаад харахад дайралцахгүй байна. Яг төв нь бол энэ ч байх нэ. Дахиад өөр трапез дүрсээр туршиж үзье. Эндээс энэ хооронд. Энэ дээр. Тэгэхээр энэ хавтангийн төв нь энэ ч байх нэ. За тэгтэл нэг асуудал үүсдэг нь юу вэ гэхлээр хэрвээ ингэ байгуулсан байхад яаж наадлын төвийг олох вэ? Яаж одоо хоёр захын зураасын төвийг олох? Бид нар ингэж татаж магадгүй, эсвэл ингэж татаж магадгүй. Тэр энэ хоёр бол тэнцүү биш тийм ээ. Тэгэхээр энийг яаж олдг юм бэ гэвэл хэрийн градустай дундуур ингэж хувааж агаад энэ тал хавтангаа дахиад дундуур нь хоёр тэнцүү байна. Өөрөөр хэлбэл эндээс энийг би даасан нэг хавтан гэж үзээ. Тэгэхээр төвөөс төвийг холбоод ингээд татах юм бол ингэж гарч ирж байна. Мөн ялгаагүй доотлын хавтангийн төвийг олмоор байвал чи ингэж шалгах гээд ингэж төвөд олчиж байна. Тэгвэл хажуудлынх нь яг уу энэ цэнхрээр тэмдэглэж байгаа энэ хавтангийн төвийг бол яаж олох вэ гэвэл мөн ялгаа дөрвөн цэгүүдийн хооронд хуваагаад энэ чи орч. Яг энэ төвийн тэглэлийн шугамтай давхцаж байна. Тэгэхээр зөв байна гэсэн үг. Гэх мэт төвүүдийг олдог байх нэ. Энэ дөрөвний нэг гэвэл энэ ч байх нь мөн энийг бүр багасгаад энэ дотор гэвэл энэ ч байх нь бүр багасгаад гээд ингээд олъё. Энэ бол яг ихэвчлэн ер нь дандаа 2-1 хуваалт буюу тэгш тоогоор хувааж байгаа хуваалтууд. Хэрвээ 3-1 юм сондгой тоогоор хуваана гэвэл яг болохгүй юм байхгүй нэг шугам тавьж байгаа гэж болно. Гэхдээ цаашдаа бол би ихэвчлэн дандаа 2-1-ээр аливаа нэгэн зүйлийн байгуул хэмжээг хийн гэдгийг анзаарах хэрэгтэй. Яг гэвэл 2-1-ээр хийх нь хамгийн төв багтай тим арга байдаг. 3-1-ээр хийгээд эхлэх юм бол аливаа нэг хэмжээ бүр нарийнс өстэй учраас энэ бол жоон төвөгтэй болоод юм. Тийм болохоор бид нэр үүнээс цаашаа зөвхөн тэгш тоотой хуваалтууд дээр ярих болно. Тэгэхээр төвийг олох арга бол тун энгийн байх нэ. Энийг та нар зүгээр дэвтэр дээр гараараа зураад эсвэл ноорог цаасан дээр оролдож үзэж болно. Тэгэхээр төвийг олох тэнцүү хуваалтууд гэдэг нь өөрөө ийм байх нэ. Жишээ нь энэ дүрсийг ингээд тэнцүү хуваачлаа. Тэгш үнцгтийг цааш нь хэрвээ хажуу талд нь яг ийм хэмжээний дүрсийг хэрвээ энэ талд нь байгуулахаар хэрэгтэй гэж үзэж байгаа бол түрүүчийн ядлаар эхлээд төвийг олох хэрэгтэй. Төвийг олж татаад дараа нь энэ цэг захын төвийн цэг хоёрын хооронд ингэж зураас татна. Үүнийга ёроолын зураастай шүргэлцүүлээд энэ тогтолцсон цэгийг олно. Үүнээс дэш их зэр татаад энийг гэж огтлцуулах юм бол энэ хоёр тэнцүү үргэлж гарч ичнэ. За тэгвэл 3 дахь гаргыг гэвэл мөн ялгаагүй амархан. Энэ цэгээс энэ цэгийн хооронд дахин шүргэлцэл үүсгэх хэрэгтэй. Ингээд тэгээд дахиад ингээд татах юм бол 3 дахь дүрс ингэж гарч ичнэ. За тэгвэл дахиж нэг жишээ авч үзье. За жишээ нь энэ тэгш өнцөх дүрсийг дөрвөн талд нь яг ижил хэмжээгээр тусгая гэж үзье. Хэрвээ тэгэх гэж байгаа бол эхлээд төвийг олох хэрэгтэй. Төвийг олоод энэ зураасаа үргэлжлүүл. Түүний дараагаар түрүүч миний хэлснээр захын өнцгийн цэгийг эсрэг талын захын төвийн цэгтэй шүргэлцүүлсэн зураас татах хэрэгтэй. Тэгээ ингэж татаад ингээд үзвэл яг түрүүчийн баталснаар энэ хоёр ижилхэн үсэж байна. За тэгвэл бид нар дөрвөн талд нь гарах хэрэгтэй тийм үү? Тэгвэл мөн ялгаагүй энэ цэгээс энэ цэгийг шүргэлцүүл. Тэгэхээр ижилхэн өндөртэй дүрс гарах хэрэгтэй. Ингээд. Тэгэхээр энэ өндөр хоёр тэнцүү. Энэ өнцгийг энэ цэгтэй шүргэлцүүлсэн зураас татвал ингээд мөн ялгаагүй ижил хэмжээний өндөртэй тусгал үүсэж байна. Энэ өнцгийг тийш хөвлцүүлээд ингэж байгуулвал ингээд дөрвөн талдаа төвтэйг яг ижилхэн толны тусгалууд үүсэж байна. За хэрвээ наалдаагүй хэрнээсээ хоорондоо зайтай ижил дүрсэнд үүсгэхийг хэрэгтэй гэж үзэж байгаа бол яах вэ? Тэгвэл эхлээд бид нар хаа хавьд үүсгэх эхлээд өөрсдөө бодож тогтоох хэрэгтэй. За жишээ нь би ийм хоёр байдлаар хоорондоо ийм зайтай хоёр толны тусгал үүсгэхийг гэж үзье. Хэрвээ тэгж байгаа бол энэ хамгийн захын цэг гэж үзье. Тийм бол төвийг олоод төвөөсөө татаад энэ цэг энэ бол энэ хүртэл үргэлжлэх хэрэгтэй хэрвээ. Тэгэхээр бид нэр хэрвээ төрүүчийнхөө аргаар эндээс энэ хүртэл татах юм бол энэ бол зөв болж чадахгүй тийм үү? Яа тэгвэл бидний үүсгэж байгаа дүрс энд байхгүй харин тэрний хооронд энэ хавьд байгаа тийм ээ. Тэгэхээр яадаг юм бэ гэвэл энэ цэгээс ингэж үсгээд тэгээд энэ хоёрын хоорондын тусгалын төвийг олох хэрэгтэй. Тэр нь энэчээ. Тэгэхээр яг хамгийн захын цэгээс төвийн тусгалын цэгийг олоод тэгээд ингээд татвал хамгийн алсын цэг энд үсэж яах нэ. Тэгээд эндээсээ ингээд босгоод үзэхэд энэ хавтгай маань энэ хавтгай дээр бууж байна. За тэгвэл үүнийгээ доор нь байгуулъя. Иймэрхүү зайтай гэж үзье. За тэгвэл энэ зураасаа өөрчлүүлээд гэж огтлцуулаад тэгээд тусгалын төв магадгүй энд эсвэл энд ч юм уу байж магадгүй. Бид нар шугам байхгүй энийг гараараа байгуул сурж байгаа гэдэг ойлгох. За тэгвэл мөн ялгаа байхгүй. Тусгалын орон зайн төвийг олох хэрэгтэй. Тусгалын орон зайн төв бол энд байна. За тэгээд тусгалын орон зайн төвөөс хамгийн захын цэгийг шүргэлцүүлсэн урт зураас татах хэрэгтэй. Энд таархлаар ингээд дэх үндсэн дүрстэй маань ижилхэн толны тусгалын дүрс үүссэн байна. Гэх мэт толны тусгалын дүрсүүдийг үүсгдэг байх нэ. Энэ аргыг юун дээр хамгийн их гоё хэрэгжилж болох юм гэхээр жишээ нь хоорондоо ижилхэн зайтай цонхнууд эсвэл аливаа нэгэн зүйлийн лангуу, хаалга зэрэг тийм давтамжтай зүйлсүүд төр энэ аргыг хэрэгжилж сурах бол
хамгийн сайн. Мэдээж харандаагаар зурчаад дээрэс нь үзгээр зурсан байна. Харандаагаар зурсан доод суурь зургийг арилгаж болох жишээ нь. За дүрсийн төв болон дүрсний үргэлжилсэн тусгал зэргийг алслал дээр яаж хийдгийг бүгдээр одоо харцгаая. За түрүүн бол бид нар алслалгүй яг автгай их зарж байгаа юм тэгшүнцэх дүрсийн төвийг яаж олдгийг бол үзсгэсэн. За тэгвэл би түрүүнд дурдчихсэнчлэн алслал дээр бол тэгшүнцэх дүрс бол иймэрхүү харагдах нэ. За энэ төсөлтийг бидний өөрсдийн сонгож авсан дүрс гэж үзье. За энэ төвийг болох амархан ингээд олчихно. За тэгээд энэ захын төв харааны баримжаагаар хол жоохон найдвар муутай. Тэгэхээр яг хэвээр гэвэл талалсан дүрсэн дотроо ингэж төвийг олох нэ. За тэгээд энэ хоёрыг холбосон шулуун зураас татчих. Харна. Энэ цэгээс энэ цэгийн оронд холбох юм бол ижлэхэн хэмжээний дүрс үүсдэг гэдгийг бид мэдж байгаа. За ингээд тэг үргэлжлүүлээл авах бол амархан. Ингээд энэ цэгээс дахиад энэ цэг дахиад энэ цэг. За одоо та нарт юу харагдаж байна вэ гэвэл ажмаар алслал үүсч эхэлж байгааг та нар анзаарч байгаа бах. Энэ арай том, энэ арай бага, арай бага, арай бага, арай бага, арай бага. Гэхдээ онлоор бол энэ дүрс цаад дүрснүүдтэйгээ бол ижлэхэн үргэлжилж байна. За дүрсийн төлний тусгалыг яаж гол зайтайгаар үүсгэдгийг та бүхэнд одоо харуулъя. За бид энэ дүрсийг үржүүлэхийг шийдлээ. Бид алслын үргэлжлэх зураасыг үүний дагуу байгуулах хэрэгтэй юм гэдэг. За одоо тэгэхээр төвийг болох амархан гэд ингээд төвийг олчих тийм үү. За энэ хавьд дүрсээ буулгая гэж үзье. Тэгж байгаа тохиолдолд энэ цэг яваад төвийг болоод энэ бол тусгалын төв гэж болно. За ингэж харахгүй бол танихдахгүй байх шиг. За тэгэхээр тусгалын төв маань өөрөө энэ ч яа тийм үү. Тэгэхээр яадаг бид нар мэдж байгаа. Энэ захын цэгийг энэ захын цэгтэй дайралцуулах хэрэгтэй. Цаад хязгаар нь ингэж бууж байна. Энэ цэгээс мөн ижлэхэнд энэ цэгтэй холбох хэрэгтэй. Тэгэхээр ингээд буулгаад үзвэл энэ ч таарч байна. Тэгээд ингэж гарч ирж байна. Тэрөө өнгө өгөөд үзвэл ингэж ижил хэмжээтэй толны тусгал цаана буусан байна. За одоо тэгвэл энэ хайрцгийг ганц өөрөөр толны тусгалаар хийж үзье. За амархан надлын нүрийг бол бид нар яаж хийх юм мэдж байгаа. Гэж аваад талын таллаад ингэж татхад энэ хайрцгийн энэ нүр энэ талд ингэж гарч байна. За тэгвэл дээд талдаа яах вэ? Муу ялгаагүй дээд талын нүрийг цаад тал руу толны тусгал болгож буулгахын тулд ингэ чинь энэ талын голыг яаж олох вэ гэдэг асуулт гарах юм бол тоо амархан бид нар нэгэнд наадлын нүрийнхаа талыг тогтоосон учраас ингээд тэгээд дахиад энэ дотроо гэж баагаад ингээд эндээс энэ хооронд дээд автангийн төвийн тэнхлэг гарч ирж байна. Тэгэнгүүтээ энэ цэгээс энэ цэгийн оронд холбох юм бол ингэж гарч ирээд энэ цэгээс ийш нь ингэж дайруулах юм бол ингэж гарвал энэ цэгийн оронд гэж тогтоогоод тэгээд наадлын ягаан хайрцагны хойлсон байдал цаад талтаа ингэж гарч ирж чадж байна. За тэгвэл хөндөй байдлаар яаж доор нь байгуулах вэ гэж. За энэ байгуулъя гэж үзье. Тэгэх юм бол одоо амархан төрж хагаад автах хэрэгтэй. Ингэж тогтоогоод тэгээд энэ цэгээс энэ цэгийг дайруулцуулах юм бол энэ ч алслалынх нь зураас ингэж гарч ирж байна. Энэ тал нь мөн ижлэхэн гээд төвийг болоод ингэж төлний тусгалынхаа хоорондын тэнхлийн зайг болоод эндээс ишээ гэж холбол энэ ч гарч ирж байна. Энэ ч ингээд бидний хайрцагны доод юм гарлаа. Тэгэд энэ зайг ижлэхэн хойлж буулгахын тулд бид нар энэ цэгээс энэ хоёрыг дайралцуулсан тийм урт зураас татах хэрэгтэй. Энэ ч ингэж гарч ирж байна. Мөн ялгаагүй энэ цэгээс энэ цэгийг дайралцуулбал доод үзүүр нь гарч ирэх хэрэгтэй гэж гарч ирлээ. Мөн ижлэхэн эндээс шалах юм бол тогтцож чадж байна. Эндээс дайралцуулбал ингээд бидний хайрцаг доод талдаа гарч ирч чадлаа. За тэгвэл дээд талын нүрийг яаж гаргаж ирэх вэ гэвэл амархан бид нэр цаад талдаа хайрцагаа байгуулах ёстой. Тэгэхийн тулд хэрвээ бид нар алслын цэг хаана вэ мэдж байгаа тохиолдолд тун амархан. За энэ удаа би нүдэн баримжаагаар хийчихье. Тэг ингээ болгоход энэ ч байж таарах нь. Энэ ч байлаа гэж үзэхэд ингэж татаад төвн энд байна. Ми цаана байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хайрцагны дээд нүр ерөнхийдөө ингэж гарч ирэх нэ. Гэх мэт нэг хэцүү биш. Олон удаа дасгал хийж үзэх юм бол энэ бол боломжтой. Сурахад бол төвгүй байгаа. Тэгээд гिचнээч удаа дээшээ доошоо энэ хайрцгийг хаан ч олон удаа хувилж орон зайд байрлуулж болох нэ. За тэгээд яагаад заавал тэгш өнцгтүүд эсвэл шоод үргэлжийн дүрснүүд чухал байдаг вэ гэж асуувал эдгээр нь бүгдээрээ тухайн нэгэн орчинд дүрслэгдэх биетүүдийн эзэлхүүний хэмжээ байхгүй юу? Жишээ нь та бүхэн одоо энэ харж байгаа зургийг харж байгаа. Одоо ингээ харахад бол их зарим хүнд бол жоохон ойлгомжгүй харагдчих магадгүй. Энэ юу вэ гэвэл ийм зураг байгаа. Жишээ нь ийм жижиг норм зургуудыг би зурхын тулд эхний ээлжинд хайрцагуудаар ингэж төлөөлүүлж ерөнхий зохиомжоо хийсэн байна. Тэр хүнийг, орчныг, байшин барилга ерөөсөө энэ зураг дотор орж болох бүхэл юмыг ихэнхдээ би хоёр дахь талслаар дүрслсэн байгаа. Жишээ нь энэ. Тэр
мөн ижлэх нь ийм байх жишээ. Мөн жишээ нь энэхүү Япон маягийн өрөөг би зурхтаа мөн ижлэх арга хэрэгэлсэн. Таллах болон тэгшүнцэгт шоод үрснүүдийг хувааж. Жишээ нь энэ байгуулалтын зургийг харахыг хүсэж байгаа бол байгуулалтын зураг нь энэ. Би яасан гэхээр хуваалтын зурааснууд бүгдийг өнгийн балаар ялгаж агаад үүнийхээ дээр би хордуулад хамгийн сүүлд нь хар өнгийн үзгээр ингэж зурснаар зөвхөн хар өнгийн ялгаад сканераар ялгаж оруулахад хар өнгө нь орж ирсэн байдал юм байна. Тэгэхээр дөрвөлжин дүрс тэгшүнцэгтөөр сэтгэж эзэл хүнийг дөрвөлжин болон тэгшүнцэгтөөр төлөөлөн байгуулж зурх нь бол одоо хамгийн аюул багтай тэгээд хамгийн амархан аргуудын нэг гэдгийг би хэлэх ёстой гэж бодож байна. За түрүүн бид нар тэгшүнцэг дүрсийг алслалын автгаа болон хэмжээ болон тоогоор ямар ч орон зайд байгуулж үржүүлж болдог аргыг сурлаа. За үүний дараагаар бид нар морин зураасыг яаж толимод тусган байгуулан харуулдаг аргыг сурцгаая. Ингэж үзье. За тэгэхээр энэ бүдүүн зураасыг энэ талд ингэж байгуулахаар бид нар үзэх гэж байна. Гэхдээ энийг зөв байгуулах хэрэгтэй яаж вэ гэвэл энийг бол ойлгох болно хэцүү биш. Энэ бол энэ цэг, энд нэг 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 цэг байгаа гэж бодох ёстой. Гэхдээ бид нар юм болгон дээр ингэж дөрвөлжин байгуулад төвийг болоод ингээд татаад ахаар бол байхгүй. Тэгэж бол болно. Гэхдээ маш их цаг өвсөн арга. Үүний оронд ямар арга байдаг вэ гэвэл эхлээд бид нар эзэл хүний талбайны үржүүрийг хийх хэрэгтэй. Ингэж гарч ирж байна. За тэгэхээр энэ цэгийг нөгөө талдаа гаргаж үзэх хэрэгтэй. Тэрийг яаж хийх вэ гэвэл эхлээд цэгээ тогтоогоод дараа нь хөндлөн зураас татна. Дараа нь энэ хөндлөн зураасаа дайруулсан гадна талын хүрээтэй тулсан нэг зураас татах хэрэгтэй. Эндээс буцаагаад нөгөө тал руу татаад энчээ ингэж холбох юм бол энэ цэгээр адилхан тэгэхээр энд байгуулагдчих тийм үү. За тэгвэл энчээ энд нэг цэг авч үзье. Эхлээд хөндлөн зураас татах хэрэгтэй. Дараа нь энэ цэгээ доотлын зураастай дайралтсан зураасыг татаад ингэж тавиад чинээсээ энэ цэгтэй холбоход энд гарч ирж байна. Өөрөөр хэлбэл энэ бүргийг энд гарч ирж байна гэсэн үг. Тэгэхээр бас нэг цэгийг тогтоож үзье. За энд баг өөрөө үүссэн байна. Энэ цэгийг тогтоохын тулд бид нар дайралтсан шугамыг татах хэрэгтэй. Хэрэг их гарч байна. Жишээ. Тэгээ буцаагаад энэ гурвалж ингэ татхад энэ цэг энчээ үүсэж байна. Тэтэл энэ үе ялгаа байхгүй. Энийг дайралтсан тийш зураас татаад чи ингэж өгөөд яг тэгвэл хэрэг энийг дээш нь татах бол ингэж ирэх гэдэг тийм ээ. Тэг хэрэг бол байхгүй. Энэ ястик хийхээр дотор нь дахиад нэг тэгшүнсэг талбай гэж авч үзчихвэл бидний хувьд хамаагүй төвөггүй болно. Төвтэй дайралтсан бол ингэж гараад тийш ингэ татагдаад чи огтлцсан байна. Тэгэхээр татаад энд тэгэхэд бид нар бүгдийг тогтоосны дараа ерөнхийдөө цэгүүдээ ингэ дайруулад тэгээ ингээд алдаагүй талны тусгал үүсгэж болж байна. За тэгвэл энийг алсалтай автгаад ирэх бол мөн ялгаа авахгүй амархан. За ингэж авч үзье. Ингээд за ингэх юм бол тэр мөн ялгааг эхлээд талбай төлний тусгалаа 100 гаргах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хоёр төвөө болоод түүний дараагаар энэ цэгийг энэ цэгт огтлцуул. Ингээд яг төрж байгаа алхмуудыг давтна. Энэ цэгийг эхлээ байгуулъя. Ингэж яваад дараа нь жижиг хавтангаа бид нар нөгөө талд ижлэхэн хэмжээтэй буулгах хэрэгтэй. Тэгэхээр энэ цэг энд гарч ирж байгаа гэсэн үг. Дараа нь энэ цэгийг болохын тулд төвөөс энэ цэгийг гадагшаа дайруулсан зурастад энийг аслын шугамаар буцааж энэ авчирхад энд үсэж байна. Эндээс ингээд татгаад энэ гарч ирж байна. Энэ цэгийг олъё бүгдээрээ. Эндээс цус гадагшин татаад энэ тогтолцсон зураасыг ингээд энэ үсэж байна. Энэ хоёр бол ингээд гарч ирж тийм ээ. Бараг тэг ингээд тэгэл энэ зураасыг олцгоё бүгдээрээ. Энийг дайруулсан зураас дэшин татаад тэс дахиж гадар хүрээ үсгээд энийг дайруулсан зураас нөгөө талын гадар хүрээ татаад тэг мэдээч бид нар одоо шинэ автантай болсон учраас энийг гадагшин нөгөө талдаа ижлэхэн тусгалтай үсэх болохгүй. Тэг ингэж татхад яг үсэж байна. Тэг ерөнхийдөө ингэж гарч иж харагдах нь. Тэгэхээр нэг шавж үзье. Ихтэй харин өөр мөрийг зураасаар за ингэж үзэх үү. За бид нар мэдж байгаа юуны төрөөр бид нар эхлээд төвөө олох хэрэгтэй.
талын төвийг олсноор бид тэр нөгөө талд тусгалаа үүсгэж чадна. Нөгөө талынхаа талбайг ингээ олчлоо бид нар. За тэгээд түүний дараагаар бид нар цэгүүдийг нөгөө талд олох хэрэгтэй байгаа. За эхний ээлжинд бол доотлын цэгээ олъё. Энэ бол хамархан байна. Дээш нь ингээ татаад энэ жижигхэн талбайн төвийг олоод төвөө дахиж гадна тийш нь татаад энэ төвөөс захын хооронд энэ цаас үсгээд тэгээ ингээ гарч ирэхэд чи ингээ тарах уу энд ээж. За энэ цэг бол ойлгомжтой угаасаа энэ захад байгаа. За энэ цэг бол бүгдээрээ бид нар дээрээс төв авч болно, дотлоос төв авч хамаагүй. Эхлээд зах хүртэл зураас татах хэрэгтэй. Дахиж ингэ татаад дараа эндээсээ зураас татаад ингээд ягаад тогтолцсон зураас энчээ. Тэр энэ одоогондоо ингэж холбож болно. За энэ цэг бол их амархан байна. Бараг төвийн жижиг хуваалтын төвтэй тарсан учраас ингээ авчиж шууд болно. Энэ бас их амархан байна. Энэ цэг бол яг төвтэй тогтсож байгаа. Тийм болохоор тусгалын автын төвийг олох хэрэгтэй. Энчээ байна. Тэгээ ерөнхийдөө гараар ингээд зурхад ингэж гарч яах нэ. Ийм хондох шиг дүрс үүссэн байна. Гэх мэт ингээ бид нар мөрөд дүрснүүдийг олж чаддаг боллоо. Бид нар аль чавтгаа дээр хичнээнчдээ яаж ч ингэж хөрвүүлж олон болгож болно. Мөрийн зураасан байгуулт ер нь юунд хамгийн хэрэгтэй байдаг юм бэ гэвэл одоо бүгдээрээ эхлээд энэ ортографик ихлэ харцгаая. Ортографик ихлэ харах юм бол та нар хуваалтыг анзаараарай. Дандаа квадратаар хуваасан байгаа. Тэгээ үүнийг дотор нь дахиад дандаа тэнцүү буюу 2-1 2-1 2-1-ээр хувааж олон жижиглсэн байгааг харж байна. За тэгээ энэ бол хажуунаас харсан. Энэ бол урд болон хойноос. Энэ болохоор дээрээс гэдэг. Дээрээс ингээ харах юм бол тэг шимээр ингэж хуваагдаж байгаа. За тэгээ зураг харцгаая. Та бүхэн харж байгаа бах. Энэ ингээд нэг хэсэг жишээ нь болохоор хуваагдсан энэ ингээд нэг хэсэг. Тэгээ нь бол хоёр хэмжээс таслал. Хотлын харах юм бол энэ ингээд нэг хэсэг. Агаарын бөмбөлөг, загас, шумбагч, усан онгоц зэргийг энэ аргаар хамгийн түгээмэл зурдаг байгаа. Дараагийнх нь мөн харцгаая. Мөн ялгаа байхгүй. Тэр байгаа ортографыг харцгаа. Мөн адилхан бүгдийн дандаа тэгш та 2-1-ээр хуваасан. 2-1 дотор дахиад 2-1 хуваасан байдлаар зурсан байна. Тэг магадгүй та нарын нэрээ доод хэсэгт энийг харах юм бол сүүдрийг нь бас байгуулж гисэн байгаа. Сүүдэр нь бол тун амархан хамгийн захын ирмэгээс энэ мэт шүүргэлцэж байна. Дээрээс харсан ортограф бол угаасаа ингээд таарч хамгийн ойлгомжтой ялгаагүй. Далавч нэмэхэд мөн далавчийн ирмэгүүд бас ингэж дээд далавчийн сүүдэр бас ингэж орчиж явах чинь. Тэг болохоор сүүдрийг хүртэл ингэж байгуулж явах нэ. Сүүлийн шинийг харцгаая. Мөн ижлэх нь ортограф. Тэгээд гэх мэтэр үүний усныг давуу тал нь гэвэл хатуу өнцөгт бүтэцтэй зүйл биш. Тийм зөөлөн гөлгөр маягийн тийм гадархтай зүйлд бол ашиглахад бол хамгийн тохиромжтой арга. Хэрвээ та нарт өнгийн устгаагүй байгуулалтын файлыг харуулах юм бол жишээ нь би түрүүн хэлжсэн өнгийн балаар ялгаж байгуулалтаа хийдэг гэдэг. Тэгэхгүй бол нүдээр илчлээд харахад аягүй хэцүү болж эхэлдэг. Өнгө болгоныг хуваалт болгоны нэг өнгөнд хуваарлж өгсөн байна. Тэгээ би үзгээр зураад сүүлд нь сканертж оруулсан л та. Ямар ч ялгаа байхгүй. Зүгээр л хуваалтын зураасуудыг л өнгөөр өгсөн. Эцсийн зураасыг хар балаар зурж өгсөн л ялгаа байна. Ортографи болтод хүртэл бүгдийн цэнхэр үзгээр зурсан байна. За түрүү чагааг ерөнхийд нь ашиглан шавж зурж үзснийг бол та бүхэн харж байна. Дээр байгаа шоргоолчийг бол нэг цэгт алслаар бүтээсэн байна. Доор байгаа хидэгнийг болохоор хоёр цэгт алслаар. Би зүгээр байгуултын зураасуудаа сүүлээр нь арилгацсан. Гэхдээ та нар бол ер нь утсан хүрээг бол харж чадж байгаа тийм үү? Нэг бол компьютер дээр эхнээс нь тусал зурсан байгаа. Мөн ижлэхэн цох, хилэнц зэрэг. Яг түрүүчийн мөрөө зураас байгууламжийн аргыг олон дахин ашиглаж бүтээсэн энийг бол аалц, тэгээ бас цох зэрэг. Мөн ижлэхэн түрүүчийн аргаар төрөл бүрийн амтан бас зурж үзсэн байгаа. Жишээ нь та нарын сайн харах юм бол энд доор төвийн тэнхилгийн шоу энэ явж байна. Энд мөн адил. Энд ч мөн адил. Бүгдийг хоёр хэмжээс таслаар байгуулсан байгаа. Сайн харах юм бол бүдэг саарал зураасаар цэцэлтийн байгуултуудыг хийсэн байгааг та нар харж байна. Яагаад яг хөл гарын тэгшинтэй байрлаагүй гэвэл хэрэв амтан тийм байдалтай зогсгооч ихмэл юм шиг гоё харагддаг. Тийм болохоор амтан учраас аль нэг хөл гарын наад цаана урагш нь хошин тарьснараа арай илүү амтай болж харагдаж байгаа гэж бодож байна.
За үүний дараагаар бид нар эллипс дүрсийг яаж байгуулахыг үздэцгээе. Тэгэхээр юуны түрүүнд бид нэр зөв квадрат дүрс хэлээд байгуулах хэрэгтэй. За одоо энэний төвийг олох бол тун амархан байна. Бид нэр яаж олно гэдгийг одоо мэдчихэж байгаа. Ингээд болчихж байна. Түүний дараа бид нар төвийн шугамуудыг ингэж олж мэднэ, тийм үү? За үүний дараагаар яах ёстой вэ гэвэл бид нар дахиад төвийн шугамуудыг хоорондоо холбож ийм дөрвөлжин үүсгэх хэрэгтэй. Энэ дөрвөлжин үүссний дараа бид нар яах ёстой гэвэл энэ цэгүүдийг олгосон энэ зураасыг байгуулах ёстой. Дараа нь дахиад эндээс ийм зураасууд татах хэрэгтэй. За эднэр дээр юу харддаг юм бэ гэвэл хамгийн захын цэгүүд буюу эднэр. Дараа нь энэ огтлцлууд. Тэгээд эднэрийг дайруулсан энэ зурааснууд ингэж татснаар зөв маягийн эллипс дүрс үүснэ. Мэдээж энэ бол гортгоор байгуулснаас зөв бусч гэсэн гараараа байгуулж байгаа тохиолдолд энэ арга бол хамгийн дөхөж очдог гэдгийг хэлэх хэрэгтэй байна. За тэгвэл алслалтай автохад яаж эллипсүүд байгуулах вэ гэвэл мөн амархан. За энэ дээр авч үзье. Бараг квадрат харагдаж байна. Тэгэхээр төвөдөө олно. Чаага. Гэт дараа нь ингэж үсэж байна. Тэгээд захын огтлсон цэгүүдэд тогтоогоод тэгээ хооронд нь ингээ холбоход бараг зөв буюу эллипс дүрс үсэж байна. Тун амархан түрүүчийн бидний үздэг алхмуудтай бол тун ижлэхэн нэг хэцүү зүйл бол байхгүй. За тэгвэл 3 дахь жишээгээ газар энэ эллипсүүд байгуулагдах бол яах вэ? Тэгэхээр төвөдөө олох хэрэгтэй. Жишээ гэт хооронд нь тойруулаад ерөнхийд бүх цэгээд харилцуулаад байгуулвал ерөнхийдөө гараар зөв эллипс дүрс байгуулагдах нэ. Тэгэл амархан л та бидний жишээ нь цилиндр дүрс хиймээр байвал дээр дор хоёр хавтгай дээр ингэж байгуулад эднэрийг ингээл холбоход ингээд цилиндр дүрс үүсэж явах жишээ нь тийм үү? Хайрцагтд бол ямар ч л байхгүй. Зүгээр л цилиндр дүрс, дугуй дүрсийг бол тэгшинсэгц бол хайрцагт руугаа байгуулт гэж ойлгочвол хамаагүй амархан болно. За миний түрүүчийн хэлсэнчлэн эллипс дүрсийг зүгээр дөрвөлжин дотор байгаа байгууламж гэдгээр нэстэх юм бол амархан болдог гэж харуулсан тийм ээ. За хэрвээ ингээд энэ дээр жишээ нь ингээ харах юм бол би энийг үзгээр зурсан бас. Тэгээ үзгээр зурхтаа хуваалт болгоныг бас өнгөөрөө ялгаж өгөхгүй бол саргаж явах хэцүү байсан л да. Тэгээд эцсийн контур зураасыг бол мэдээж би хар балаар зурсан байгааг та нар харж байна. Жишээ нэг хүрээнд дотор бол 5 цилиндрээр хамаагүй зохиомж хийж үзсэн. HL гэдэг энэ ямар ч тань гэхээр тэнгэрийн хаяа буюу horizon line гэдэг. Эндээс хоёр дахь таслал байгаа. Би хоёр дахь таслал байгуулсан харандаан зураасуудаа бол балруулагдсан сүлээр нь. Жишээ нь бол галт тэрэг байна тийм ээ. Бас энэ хих мэтэр ингээд олон удаа дасгал ивэл толгойд амархан тогтож сэтгэлгээнд нэвтэрнэ. Мөн урдны жишээний адилаар энэхүү энгийн зургийн зохиомж санаануудыг энэ мэтчлэн эзлэхүүнүүдийг хайрцаг болон цилиндрээр төлөөлөж зурж үзсэн байна. Энэ мөн ижилхэн жишээ нь цилиндр маягийн эзлэхүүнтэй дүрснүүдийг бол цилиндрээр нь авсан байна. Машины дугуй, белуу, тэр DJ-ийн диск, тэр тулааны талбай зэрэг бол энэ мөн ижилхэн за түрүүчийн үндсэн зүйлсээ ерөнхийд нь нэгтгэхэд одоо ортограф буюу бүдүүрч зурагнаас яаж алсал дээр болох вэ гэвэл за ерөнхийдөө иймэрхүү эзлэхүүнтэй дүрс вэ гэж үздэцгээе. Тэгээ энийг за энэ дотор за ийм дүрс байлаа гэж харъя. За юуны түрүүнд энэ дүрсийг аль болох квадратад юу н хоож өгвөл хамгийн сайн. Тэгэхээр ингэ төвөө олох хэрэгтэй. Дараа нь төвөөсөө захалсан зураасыг олж тогтооно. Тэгээ аль болох бид нэр тэнхлэг дээр огтлцож байгаа тийм цэгүүдийг л эртхэн олж тогтоовол бид хамаагүй амар болно. За энэ цэгийн дээр огтлцож байна. Бичээн. Ярьж байгаа бол 1 бүхэл 2 бүхэл тэгээ бараг 4-ний 1 гээд 1 бүхэл тийм ээ. Квадрат учраас за энэ бол бараг 1-ний 5-ны 1 хард байна. Энд дүү саана огтлцож байна вэ гэвэл бараг ингээ харахад 2-ны 1 дээр за энэ бол 1 бүхлийн зах дээр за энэ бол бараг 3-ны 1 дээр болж таарлаа. За энэ энд гэх мэт ингээд огтлцсон цэгүүдийг ерөнхийд нь харах хэрэгтэй. За тэгээ бид нэр квадрат яаж байгуулахыг бол угаасаа одоо бол мэддэг болцсон байгаа. За иймэрхүү алсалтай гэж үзье. За ингээд квадратын автгаа байгуулсан.
1 бүхэл 2. За энэ ч бол мэдээж 2-ны 1 болох учраас энд бол 4-ний 1 тийм үү. За ингэж гарч ирлээ. За тэгэхээр одоо бол амархан дээр 2-ны 1 гэдэг бол энэ ч гэсэн үг. Үүнийг доош нь татаад яг дээр ер нь ортограф тэрэл байгуулсан тэр төвснүүдээ аль болох ижлэхэн огтлын цэгүүдийг тавьсан тэр байршлаараа ижлэхэн тогтоох хэрэгтэй юм байна. За миний хувьд энийг болсон гэж үзэж байна. За одоо эхний цэгээ байгуулъя. За энийг бол 5-ны 1 гэдэг энийг бол одоо нүдэн баримжаагаар л хийхээс аргагүй миний хувьд. За энэ ч авч. За доотлын цэг бол энд байгаа. Энэ цэг болохоор ерөө мөрдөж хөөвэл энд тогтолцож байна. Энэ цэг болохоор энэ хавьд байгаа. Дараа нь чинь ингэж таарж байна. Энэ цэг болохоор энд. Энэ цэг болохоор 2-3-ны 1 буюу энэ дээр байгаа. Энэ цэг болохоор энэ ч. Энэ цэг болохоор энд. За одоо энийг ингээд хар зураасаар холбох юм бол ингэж гарч иж байна. Ерөнхийдөө машин шиг. Гэх мэт ийм ортограф төрсийг бол яаж гिचнээ ч удаа байгуулж болно. За тэгээд нөгөө толиор тусгах арга зэргийг ингээ нэмээд хэрэглээд эхлэх юм бол эн чинь энэ талдаа ингэж гарч ирж болж байна те. Ингээ баг энийг бол байгуулсан зүгээр жишээ болгож ярих үднэс хурдан гараар зурчлаа. Ингээ машин болно. Хэрэв нааш нь хөгжлүүлээд дахиад ингээд татаад ингээ энэ тал болгох юм бол наатал нь бүр ингэж гарч ирэх нэ. Мэдээж алслахаа дүрмийг бол дагалгүй яах вэ? Гэх мэт байдлаар байгуулдаг байх нэ юу. За ингээд дасгалууд төр жишээ ярьцгаая. Энэ дээр би яаж хийсэн бэ гэвэл дундлын энэ төрсийг хоёр талд нь ижил зайтаагаар толны тусгал болгоод гаргаж ирсэн байна. За тэгээ энийг би зөвхөн шууд энд нь одоо гэдэг энэ тал руу зүгээр копи гэж ингэж тавиагүй. Сайн харах юм бол газар дээр энэ алслын зураас тийм ээ. Энэ арай хол энэ ойртсон байна. Хоёрдугаар алслын цэг мөн ижилхэн. Доод зурагчсан бас адилхан. Зүгээр копидж байгуулаагүй. Яг алслын шугам тэгээд цэгийн доотлын огтлцлууд цэргүүдийг ашиглаж тавьсан байгаа. Төрөж байгааг ойлгосны дараагаар арай илүү хөндрүүлсэн хэлбэрүүдийг хийж эхэлсэн. Энэ удаа бол ортограф илүү ашигласан байгаа. Төрөжийг үзүүлсэн нурийн зураас болон шавж зэргийг бодох юм бол арай илүү хэлбэр дүрслэлтэй дандаа шулуун зураасуудаар байгуулагдсан тийм зургууд байгаа. Жишээ ортографууд нийтмээр байна. Тэгээ ингээ харах юм бол энэ артлын хан дээр нэг хэмжигдэхүүнийг энэ тал дээр нь нөгөө хэмжигдэхүүнийг тэгээ газар шалан дээр нь нөгөө хэмжигдэхүүнийг байгуулад тэр болгон дээр цэгүүдээ олж тогтоогоод ингээд ингээ уулзуулад тэгээд юу байгуулсан. Энэ муу ижлэх. Энэ муу ижлэх. Түүний дараагаар машин техникүүдийг ийм байдлаар задлж сэтгэж эхэлсэн. За жишээ нь та нар болон дээр харах юм бол энэ машиныг энэ ингэж болгосон байна. За тэгээд хэмжээсүүдийг яаж авсан бэ гэх юм бол ингэж авсан байгаа. Эхлээд та нар ингэ сайн харах юм бол том дугуйгаа 1 гэж авсан байгаа. Харж байна урдлын тэр том дугуй энд 1 квадратаар орсон. Тэгээ ингээд дүрсийн ерөнхийд нүдэн баримжаагаар алслын тааруулж байгуулад тэгээд ингэж хувааж авсан. Түүний дараагаар энэ хуваалтынхаа тоог дагаж ортографийн толгойдоо бодоод тэгээд ингэж байгуулсан байна. Энэ машинууд мөн ижилхэн. Тракторын хэмжигдэхүүнийг хэдээр авсныг харах юм бол би урд дугуйгаар нь 1 гэж авсан. Тэгээд тэрний ард дандаа 2-ны 1, за бүр аргаа авах юм бол 3-ны 1 зэрэгээр ингээ хуугаад явсан байгаа. Хэрэв трактор үгүй болгож харах юм бол ийм байна. Хэмжигдэхүүн байна. Тэр гачааны машин мөн ижилхэн. Энэ машинууд мөн адилхан. Бүгдийн фото зурган дээрээс дугуйгаар нэгжилж аваад тэгээд тэр нэгжээрээ хуваагаад хуваалтаар ортографаа үсгээд тэгээд зурж байгуулсан байна. Энэ дасгал нь юунд хэрэгтэй байдаг вэ гэвэл аливаа нэгэн зүйлийн масс эзлэхүүнийг сайн ойлгосноор зураг доторх байгуулт харьцааг зөв гаргаж сурдагтай байна. За тэгээд сая бол илүү наривчлал багтаа байсан. За энэ дөр бол бүр наривчлалыг нэмж өгсөн. Шинэ машинуудыг хар. Мөн энэ машинууд
Тэгээд энэ галт тэргийн зөвтгүүр энийг яаж хийсэн бэ гэвэл мөн түрүүчийн трактор зэрэгтэй бол ижлэхнээр хийсэн байгаа. Би интернет дээрээс яг байдаг машины ортографиг аваад тэгээ энэ дээр та нар дахиад харах юм бол яасан байна вэ? Энэ дугуйга 1 квадрат 1 гэж орсон. Тэгээд энэ 1 1-жээ урдаас харсан ортографийн хэмжлэлтэн дээр мөн ижлэхэн оруулж ирсэн тийм үү? Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхдээ энэний дундуур бас яг 2-1-ээр нугах бол машины гол хэсэг юу нэгэж гарч ирж байгаа. Тэгээд нэг зүйл сануулхад иргэний зорилтоор хийгдэх их машины дугуйны харьцаа 5 дугуй. Хараарай 1 дугуй, 2 дугуй, 3 дугуй, 4 дугуй, 5 дугуй гэж. За энэ үйл ялэг жоохон хоншоо урагшаа болсон байна. Гэхдээ их машиныг үзэх юм бол үнэхээр тийм байна. Cadillac Escalade мөн ижлэхэн 1 дугуй, 2 дугуй, 3 дугуй, 4 дугуй, 5 дугуй гэх мэт. За энэ бол 5 дугуйнаас арай дотгошооч гэсэн ерөн тэр хавьд байна. Тэгээд ачааны машин галт тэрэгний зүтгүүр мөн ижлэхэн 1 дугуйгаар нь мэгж аваад тэгээд ингэж байгуулсан байна. Тэгээд эргээд харах юм бол энэ тэгээд энэ сүүлд нь дахиад нэмж хэлэхэд ихэнх иргэний зорилттой машинууд ядаж 5 дугуй урттай тэгээд 3 эсвэл 2.5 дугуй өргөнтэй байгаа. Гэх мэт байдлаар ингээд гадуур дээр явж байгаа машинуудын дугуйнуудыг нэгж олгож хараад урт багныг мөн өргөнийг тоолж хэмжиж үзээрэй. Энэ дараа нь санаанаасаа машин зуръя гэж бодож байгаа тохиолдолд хамгийн хэрэг болох мэдээлэл. За бас нэг жишээ гэвэл интерьер дизайныг энэхүү аргыг хэрэглэн яаж гараараа зурсан тухай та бүхэнд үзүүлэх хэрэгтэй байх. За та нар энийг харах юм бол энэ бол 3 хэмжээст асал дээр байгуулсан орон зайнууд байна. Дэвсгэр, хан, шал зэрэг. Энэ дээр би яасан юм бэ гэхээр эхлээд өрөөнүүдийн ноорог зургуудыг наривчлах багтаагаад ерөнхийд нь ингэж байгуулсан байна. Ерөөсөө харах юм бол хэмжигдэхүүнд хариалагдах зурагаснууд бүгд яг хэмжигдэхүүнээ дагаж байгуулагдсан байна. Хэмжигдэхүүнээс гажиж байгуулагдсан тэгшин зурагаснууд л ногт байхгүй. Үүнийг шалгаад үнэхээр тийм байна гэж үзсэн тохиолдолд энэ дээр ингээд илүү тод наривчлалтай зураасаар өндөр детальтайгаар ингэж зурсан байгаа. Хэрвээ ингээ харах юм бол зураас болго яг хэмжигдэхүүний байгуулалтын зураасуудыг дагж байгаа учраас энэ яг бодиттой байж байгаа мэт үнэхээр чинтэй эзэл хүнтэй орон зайтай бодиттой мэдрэгдэж харагдаж чадж байна. Тэгээд ингээд хүчээсээ хөлбөрүүдийг харах юм бол зөвхөн зураасан байгуулалтын дараа нь будаад янз бүрийн эффект өгснөөр илүү дээр харагдаж байна. Энэ өрөө мөн ижлэхэн. Энэ өрөө мөн ижлэхэн. За түрүүнд дурдчихсан ёсоор хүмүүсийг яаж 3 хэмжээс орон зайд ерөнхийд нь байрлуулдаг хамгийн гол аргыг хэлчихье. За энэ ингээд тэнгэрийн хаяа бай гэж бодъё л доо. Тэгэхэд яах вэ гэхээр жишээ нь миний хэлжсэнээр хүний нүдэн дээр ер нь одоо өөрөө чинь харж байгаа байрлалаас нүдэн дээр чинь тэнгэрийн хаяа байгаа гэж тийм. За тэгээ одоо энэ хүн байлаа гэж бодъё л доо. Тэгэхэд цаашлах одоо холдох тусмаа энэ хүн яаж зурагдах вэ? Ойртох тусмаа яаж зурагдах вэ гэдэг бол тун энгийн арга гэдэг. Тэр нь юу юм гэхээр хоолойгоо хүн ийм байна. Ойрхон байгаа хүн нэг юм байна. Бүр цаана байгаа хүн юм чинь ийм. Тэгээ эдгээр юу харагдаад байгаа юм гэхээр энэ хүмүүс ерөөсөө яг нэг жигд хавтгай орон зай дээр зогсоогүй байхгүй юу? Тэгээ энэ ингээд тэгээ хажуугаар нь юм хүн байгуулад эхлэнгүүт ингээд зам мөрийж яриад ингээд зөндөө асуудал үүсдэг. Тэгэхээр энийг яаж зохицуулдаг юм бэ гэхлээр яг энэ хүний хэрэг яг нүдэн дээр нь л тэнгэрийн хаяа энэ яг тэгэд таарсан бол энэ хүн хичнээн томорж ижигэрч ирсэн ч гэсэн яг тэр нүдэн дээр нь л тэнгэрийн хаяаг нь байлгаж явах хэрэгтэй. Чи маш хол зогсчихлаа гэдэг юм. Эдгээр хичтээн ойролцоон өндөртэй хүмүүс ч гэсэн яг одоо бас эхлээд нэгэн талбай дээр хоолоор зогсож болж байгаа болж зөв харагдаж байгаа байхгүй юу? Дахиад наашлаа гэхэд үнэхээр та нар удамчинд гараад түрүү фото зураг дарах юм бол яг мэдээж хүмүүс нэгнээс арай өндөр наян зурдаг. Гэхдээ ихэвчлэн ер нь дундаж өндөр бол нэг 170-аас нэг 185 см гэж удаа л та Монголын нөхцөл байдлаас. Тэр үед яадаг юм бэ хэрвээ сайн харах юм бол яг хавтгай талбай дээр зураг аваад үзэх юм бол хүн болгоны ерөнхий толгой ялангуяа нүд хамрын хооронд яг тэнгэрийн хаяа таарж байгаа. За бид нэр арай дээрээс харж ийл та орчин дээр нэг тэгвэл яг хөө тэр хүний толгой нүд тэгээ ингээ бие нь байлаа гэхэд зулаан оройноос тэнгэрийн хаяа хүртэлх зай юм тийм ээ. Энийг хэмжиж явж хагаад яг адилхан. Энийг илүү гаргажлахгүй доош нь болгож л. Яг энэ чигээр нь барайл өндрийг хадгалаад тэгээд ингээ байгуулад байх хэрэгтэй. Үнэхээр ингээ харах юм бол бид нар юм дээр гараа зогсцсон. Тэгээ энэ хүмүүс бүгдээрээ ерөнхийдөө ойролцоод өндөртэй байна гэж ойлгогдож болж байна. За тэгвэл мэдээж нөгөө нэг асуулт нь юу гэхээр за би хэрэг намхан байвал яах вэ гэж тийм ээ. Би хэрэг үлэмж биетэнгүүдийн дунд амьдчихвэл яах вэ? Асар өндөр хүмүүсийн дунд очсон байвал яах вэ гэж. За тэгвэл мөн амархан хүнээ байгуулад тэгээ хүнээ зураад тэгээ ингээ харах юм бол за энэ хүний илэг хаваар тэнгэрийн хаяа татчихин тийм ээ. Тэгвэл яах мөн ижлэх яг энэ зураасаа тэнгэрийн хаяан дээр бариад тэгэл яваад байна.
ерөөсөө хэцүү зүйл огт байхгүй. Гэх мэт. За тэгсэн чинь бас нэг асуулт юу гардаг юм бэ? За үнэхээр хүн доор байрлах ёстой бол яах вэ? Эсвэл үнэхээр хүн дээр байрлах ёстой бол яах вэ? Хэрвээ энэ хүн юм дээр гараа зогссон байвал яах юм бэ гэвэл би юу гэж хэллээ? Юмны суурийг яг хоорондын харьцаагаар байгуулж чадах юм бол юмны уялдаа холбоо зөв гарч нэг нэгэндээ дараагүй эсвэл нэг нөгөө нэвтэрч уусаагүйгээр зөв байгуулагддаг гэсэн тийм үү? За тэгвэл ингэж үзье. Энэ үнэ ингэж байгуулж үзье. За нэг тэгсэн чинь ийм хэмжээтэй ирнэ. Юм дээр өндөр хайрцаг дээр гараа зогссон хүн бэ гэж үзье л нэг хэмжээс орон зай дээр тийм ээ. Тэгвэл яг нэг шууд ингээд зурчих хэцүү тийм ээ. Тэгвэл ингээд зурчих гэвэл шууд санаанаас зурхаар бас жоохон явандаа алдаатай болно. Ерөө энэс уялдаа хамаараа янз бүр олон зурагт бол тэр чирээгээрээ цаашлагдсан юм ингээл уялдаа холбоо нь алдагдаад хүн хараад энэ алдаатай зураг юу ирэхгүй мэдрээл гих мэт асуудал үүсээ. Тэгээд цагийн гарц, ажлын гарц тэгээд одоо сэтгэлээ гаргаад мэдхгүй тэгээ ийдсэн бол одоо сэтгэлийн гарц маш их юм болно тийм. За тэгэхгүй тулд яах ёстой бэ гэхээр бид нар яг ортограф дээр байгуулсан юм шиг хаана энэ хүмүүс зогсож байгаа гэхлээр тогтоох ёстой. Тэгвэл энэ хүн энэ ч байна. Хайрцагны суурь энд байна. Тэгвэл яг энэ хүний хэмжээг ингэж яваад энчээ аваачаа тавьбал арай том харагдаж байна тийм үү? Тэгвэл нүдэн дээр нь тэнгэрийн хаяг тааруулаад авчлаа. Одоо энийгээ энэ дээр зөөгөөд ингэ гаргаад тавих юм бол энэ хүний ард яг энэ хайрцаг дээр гарсан зөв хэмжээс болно. Хэрэв газар доор зогсож ивэл яах вэ? Тэгвэл муу амархан. Хэрэв энэ нүхэн энэний харалтаа энчээ байгаа бол мөн ижлэхэн энэ хүн ачлаагүй. Яг хажууд нөгөө нүхний доороо уучраас энэ хоёр хайрцаг ижлэхэн байна. Гих мэтэр үзэх нэ. За бид нар ерөнхий анатом ингээ харах юм бол за хүнээ ингээ зурчих. Хүн бол ерөнхийдөө тэгшимтэй тийм үү? Нүдний тэгшим, амны тэгшим, мөрний тэгшим, арцгийн ясны тэгшим, тохооны тэгшим, тэгээд өвдөгний тэгшим. Тэгээд шагаа. Тэгээд ерөнхий төвийн техник гэж байгаа тийм. Зурчлаараа миний хүн жоохон дали болчлоо. Гэтэ зүгээр. За энийг яах вэ гэхээр бид нэр түрүү үтсэнчлэн юм гэдэг өөрөө эзэл хүний дөрвөлжинтэй байдаг гэж хэлсэн тийм үү? За одоо тэгээд ирэхээр яах вэ? Хараа хазгаа зогсож байгаа ч юм уу? Алслал ороод ирэнгүүт энэ хүн чинь мэдээж өндөр нам хаанаас зогсож байгаа хамаараа. За яг энэ хүний өндрийг тохоогоор нь авчия. Бид нар тохоо бидний нүд энэ хүний тохоон дээр байгаа гэж үзье. За тэглээ гэж үзэхэд жоох хазгаа зогсож байгаа хүн ерөнхийдөө ийм алслал руу орж ирэх юм тийм ээ. Мөн эсрэгээрээ. За яг бид нар энэ хүнээс арай өндөр бай. Бидний нүд энэ хүний нүдтэй давхцчихлаа гэхэд хэрвээ энэ хүн яг өдөөс их зараагүй хазгаа зогсож байвал ингэж харагдах тань. Тэгэхээр нэг юмыг анзаараа хүмүүсээ. Бидний харж байгаа нүдний түвшний байрлал энэ хүний хаана байгаагаас уялдаад үргэлж тэнгэрийн хаяатай ижлэхэн хавтгаа явах бол энэ зураас ингэж гарч ирэхгүй, энэ зураас ингэж байх ёсгүй. Мэдээж толгоогоо гэлжээл гэсэн ч юм уу ингээд үнэхээр албаар тэг зогсож ял тийм. Гэтэ ерөнхий ойлголтоор бол тэнгэрийн хаяатай ижлэхэн байх ёстой. Тэгэхээр хүмүүсийн ерөнхийдөө тэнгэрийн хаяа аслал дээр ер нь ингэж байгуулдаг. За тэгвэл энэ арга ясны жишээнээр авч үзье л та. Харааны төвшин. Энэ дөр бол хөвчлэн мөрөн дээр би авсан байгаа. За энэ бол зүрхэн дээр. Энэ бол зүрх хавилдаа. Энэ бол мөр. Энэ бол зүрх. Энэ бол мөр. За тэгээд тэгшгэн зогсож байгаа юм чи мэдээж төвийн техник заавал байна. За тэгсэн энэ дээр ингээд алслал орж ирснийг та нар харж байгаа бох тийм ээ. Би бол ерөөсөө хэдхэн алслын байгуулалтаар хийсэн байгаа. Хөлний тавхай жишээ нь ингэж хазгаа байрлаж байна. Яа тэгвэл энэ хүмүүс бид нар руу их цараагүй өнцөгдөд зогсож байгаа учраас ингэж харагдах хэвээр. Юм болгон алслын хавтгай дээр байгаа. Толгой орой гих мэт. Тэрээс ортографгүй юм гэж бол байхгүй ер нь ойлголтоор. Ингээд байхгүй юм байгуул юм. Тэгээ бүр нарийн зураар эхлэх юм бол хүний тэгшхэнтэй юм болгон алслын цэгээс цацарж байгаа зураасууд дээр яг байрлж тэгж алслын нөлөө орж зурагддаг л да. Яг жижигхэн зурж байгаа тохиолдолд тэрийг тоохгүй ч болно. Харин их том зурж байгаа тохиолдолд тэрийг бол заавал тооцож зурж явах хэрэгтэй. За тэгэхээр байгуултгүй алслалтгүйгээр бодиттой зурагддаг зүйл гэж байхгүй болж таарах тийм. Тэгээд нэвт зурах гэдэг аргаар хүнийг амтан, хорхой шавж, онгоц, байшин, барилга гэсэн зурж болдгоо сэдв гэж юусоо байхгүй. Энэ аргыг бол юусоо бүхэл зураг дээр ашиглаж болно. Тэгээд ажиллагааны үед хичнээн жоохон төвөгтэй их ажил ордог юм шиг ч гэсэн бид нар хүн бүгдийн адилаар нэг юм олон дахин хийх тусам илүү хурдан хийдэг, хурдан ажилдаг болно. Цаашдаа алслал зэргийг бол юусоо цаасан дээр заавал зурхгүйгээр толгой дотор хардаг болох жишээ нь. Тийм болохоор үнэхээр бодитоогоор л аливаа зүйлийг дүрслэж сайн зурхыг хүсэж байгаа бол байгуулалт алслал хоёрыг бол ерөөсөө огт хайж болохгүй гэж би хэлмээр байна.
Тэгээд энэхүү draw through буюу нэвт зурах гэдэг аргыг боловсруулсан хүн бол Scott Robertson гэж бий. Энэ хүн бол Америк нэгдсэн улсаас гаралтай багш, дизайнер тийм хүн байна. Тэгээд миний саяны заасан зүйлс бол энэ хүнээс сурсан зүйл болон мөн зарим нэг энэ тэндээс сурсан зүйлсээ хольж тайлбарснаар юу ярьсан байгаа. Гэхдээ үнэхээр яг жинхэнэ үнэн зөвөөр нь их суурьаар нь олж мэдмээр байгаа бол энэ хүний заасан аргаас суралцах хэрэгтэй. Энэ хүний хичээл зөвхөн англи хэл дээр болдог гэдгийг бас сануулгах нь зөв байх гэж бодож байна. Тэгээд түүний зурсан зургуудыг харах юм бол энэ хүн алслын байгуулалтыг бол ерөөсөө маш чадварлагаар тэгээд шугам хэрэглэхгүйгээр гараараа татаа сурцсан. Тэгээ энэ хүн энэ аргаа бол маш олон дизайнеруудад заасан байгаа. Дэлхийд даяар явж олон орны оюутнуудад заасан. Одоо ер нь энэ хүний заасан энэ нэвт зурах гэдэг арга бол ер нь дэлхийд стандартууд тогтсон байгаа. Тийм болохоор энийг хичээж байгаа сурвал хэрэг болнуулахээс илүүдэхгүй мэдлэг гэж би хэлэх. Тэгээд энэ хүний хийсэн олон дизайн, кино, компьютер тоглоом, янз бүрийн зүйлсээр маш их ашиглагдсан байдаг. Түүний нэрээр Google дээр хайх юм бол түүний вебсайтаар орж болно. Мөн тэр бас YouTube-ийн сувг дээр тэр бас богинохын хичээлүүд зааж байгаа. Тэрийг үзэх юм бол зөндөө зүйл олж мэдэх боломжтой. За тэгээд миний зүгээс хамгийн том санал болгох зүйл гэвэл түүний бичсэн энэ How to Draw гэдэг 2013 онд гаргасан энэ ном байна. Энэ номон дээр миний түрүүний заасан зүйлсүүдийг бүр дэлгэрэнгүйгээр дистаратайн маш тодорхойгоор маш их үгийн баялгаар тайлбарласан байгаа. Тэгэхээр боломж олдох юм бол энэ номыг худалдаж авах эсвэл ямар нэгэн байдлаар олж өөртөө хадгалах хэрэгтэй. Мөн түүний хэдэн жилийн өмнө гаргаж ирсэн Gnomon гэж сургуультай хамтарч хийсэн видео хичээлүүд байгаа. Тэгээд энэ хүн бас дан ганц аллал зэрэгээр зурхгүй бас маш нарийн будаж өнгө өгдөг гэрэл сүдрийн онолыг бол бас мөн нэвтргийн мэддэг хүн гэдгийг би хэлэх ёстой. Яг хөө зөвхөн өнөөдрийн байдлаар аллал үзэж байгаагийн хувьд бол миний энэ бичсэн байгаа 4 энэ DVD-г үзээд хэрэг дагаж хийх юм бол янз бүрийн шинжлэх ухааны зөгнөлт дизайныг ерөнхийд нь ойлгож авахаас гадна энэ хүн яг энэ алслыг яаж ашиглаад, яаж дистаранд оруулаад зөв бүх юмыг харагдуулж зураад байгаа гэдгийг та нар эндээс суралцах болно. Энэ бүгд нийлээд ойролцоогоор 20-30 цаг хичээл бий. Тийм болохоор шаардлагагүй хийгээрэй. Би хийж чадсан юм чинь та нар ч чадна гэдэгт би итгэлтэй байна. За ингээд өнөөдөр бүгдээрээ алслал байгуулалт, нэвт зуралт гэдэг ойлголтыг маш баялгаар авцгааж чадлаа.